Номинес. Синдер. Номинес. Синдерса. Номи. Номиндер. Сеги. Номи. Синдер. Бидний Notes podcast. Yo. This is Бидний Notes podcast. You what's-хан. Ингээд ирсэн ш би. After break. Тэ хэдэн өдрийн break вэ? Зөвлөө хоногийн break. Валентинаас хойш break хийснээр Мартин амнаараа орж ирлээ. Оо, тийм байж тээ. Энэ сард бүтэн эмгтэй зочинтой гэсэн чи мартсан биш. Тийм ээ. Энэ сар бид нар нөгөө хин байгаа, нөгөө жүжигчин байна байгаа. Анаагаас асуу нэрээ. Тэгээд нөгөө сэтгэл зүйч байна байгаа. Тэгээд ойгийнхан байгаа. Тэгэл болоо биш. Тэгэл 3 дугаар. Тэгээ 3 дугаар юу нь болж байгаа. Дараагийн дугаар дээр ойгийн 2 бүсгүйг оруулаад тэрний дараагийнх дээр сэтгүүл зүйчлүү олоолоо. Аль нь ч байж болж байна. Тэ. Яа, тийм ээ. Гадаадуулаарч байна. Огтудаа. Нимгэн тэрхөө гуй ташаа гарцаа. Харь даагуулч хаврын уйлрал ирвөө. Гэтэ яг ирэхгүй байна. Ирэхгүй байна. Яг би яг энэ дууг сонсоод 3 сарын 1-нд амар гой сонсцсон ёстой. 3 сар чи 3 сарын 2-нд цас орсон. 3 сар хүүтэн байна. Тэгээд 4 сараас л гоё болох юм шиг байна манайхаа. Гэтэ цаг агаар дараа 7 хоногоос айгу айтайхан болчихлоо. Хийж байна. Дараа нөгөөдрөөс эхлээд нэмэх градус руу орж байна. Вау. Гэдг нь яг өдөртөө л тэг градус. Өдөртөө тэг градус. Өдөртөө тэг. Тэгээ 2 5 7 гэсэн буцаа хасах. Тэгээ буцаас дээшилж байна. Хаврын тэнгэрийн ааш гэж. Тийм байна. Валентинаас хойш юу хийвтэй? Валентинаас хойш. Валентинаар бид 2 Night Train үзсэн. Тийш дээ. Тэгээд Night Train гоёсэн, амар ядарсан би. Чи тэгээд дуустал хүмүүс яван явтал ингээ харсан. Тэгээ би зогсоолоос гарах гэж бараг 30 минут тэндээ байсан баха. That's why. Хоёр хамаагүй дараа гарсан гэж. Яа, гарах гэж бүр зөндөө болсон. Амар ядарсан байсан. Тийм олон хамтлаг бас үзэж чадхаа байсан байлээ. Ерөөсө суугаагүй л ш тойлоо. Тийш дээ. Очин цагаас хойш босоогоороо ёо. Аха. Би бүр амар ядарсан. Гэтэ гоёсан. Night Train маань бас гоё яасан шүү, гоё. Жижиг play time хийчих баг. Тийм жижигхэн play time хийгээд хөөрхөн гоёлаа. Гоёсан. Тэгээ тэрнээс ч хойш цагаан сар хийсэн байна. Тийм байна. Тэгээд 17, 18, 19, 20 гээ цагаан сар болсон байна. Тийм. Тэгэл одоо ирж байгаа юм биш. Тэгээд 1-7 хоног тэгээ өмнөх 7 нэг чи зураг авалттай. Би бас хурал мурал хийгээд. Тийм. Би гоёлын зураг авалт. Тэрстэй хөөрхөн зураг тавьсан байлээ. Би яг ээжтэйгээ охинтойгоо тэгж зураг бараг авахулж байгаагүй. Тийм. Та гуравт ч гэсэн амар гоё дурсгалтай тий. Амар гоё дурсгалтай гоё зүйл болсон. Гоёл Кашмирийнхантаа маш их баярлалаа. Охин ч нь бол яг батаа болж илээ. Харин тийм ээ хөөе. Амар адилхан билээ шүү. Батаа тэгэл миний 12 жил нуусан охиныг жил гаргачлаа. Гэл тэгээд байгаа. Тэгээд би ил батагийн охин гэсэн шиг л зэрэг. Харин тийм тэгээд тэгсэн. Тэгээд одоо ил гарсан манай охин хөрхөн байлээ. Тийм. Одоо 2 хүүгээ бол 18 нас хүртэл нуун. Тийм байна. Тэгээд өөрч. Юу дуурсан бэ? Тэнд хүн унж гинөө. Өөр тэгэл нэг сони юм байхгүй юм шиг байна дөө. Тэгэл ажиллаа хийгээл ажил бүр амар их байна ёо. Чи яг юу хийд юм бэ нөө? Чи яг юу хийдэ? Яг одоо яг би одоо гэдэгтэй нөө чандлэр transporting тэр шиг чи яг юу хийдэ би яг мэдвэрэ. Чи таалтаа. Би чинь яг одоо бол ер нь бол найз архитектор штэ. Яг архитектораа яг хийж байгаа юу эсвэл яг нэг юм хурал мурал ингээд холбоотой яг юм архитекторын ард болтог юмнуудыг хийд юм уу? Яг одоо бол COP17-гийн дараа жил зөвлөлтийн эсрэг UN-ээс зохион байгуулдаг хурал болох гэж байгаа Монгол улсад Улаанбаатар хотод 8 сарын 12-ноос 26 оны 26 энэ жилийн 8 сард тэгээд яг миний төрс өдрөөр тэгээд тэр хурлыг Улаанбаатар хот зохион байгуулж байгаа. Нийслэлээс тэгээд тэр хурлын одоо барилга хариуцж байгаа газарт нь ажиллаж байгаа. Яг одоо би
тэр хурал болох газрын барилгыг хариуцж байгаа юм. Тийм, дандаа төр барилгууд барина. Айгүй олон хурал нэгэн зэрэг болдог. Тэг нэлээд том хурлууд, нэр хүндтэй том хурлуудынх нь нэг UN-ээс зохион байгуулдаг. Тэг нэлээд олон орны хүмүүс ирнэ, UN-ийн төлөөлөгчид ирнэ. Зарим улсын томчуул ирнэ. Монгол улсаас бас зөндөө хүмүүс оролцсон. Тэгээд хоёр хэсэг болж хуваагдтыг. Нэг нь зөвхөн UN-ийн хурал болно. Тэр нь зөвхөн мандаттай, зөвшөөрөлтэй хүмүүс л ордог. Нөгөө хэсэг нь болохоор одоо бид очиж болно гэсэн үг. Монголчууд очиж болно. Тэгээ ер нь дандаа цаг уурын өөрчлөлт, цөлжилтийн талаар тийм ярьдаг. Тийм хурал болно. Тэгээд бас Монгол улстай яраа. Монгол улсад хамгийн том ивентүүдийн нэг болно. Одоо энэ жилийн төлөвлөж байгаа Playtime гэдэг шиг л. Цөлжилтийн эсрэг ярих Playtime. Цөлжилтийг ярих Playtime болох гэж байгаа. Тийм. Тэгээ тэрний барилга байгууламжууд нь дандаа ийм одоо асрууд гэх юм уу? Асар шиг тийм хурдан баригдах юмнууд юм байна тий. Ерөөсө 2-7 хоног байгаа л хурлаа хийчихэл зампунк хураа авчихъя. Түрээсэлж байгаа гэх юм уу? Үлдээхгүй юм. Гэхдээ тэрийг нөгөө барилгал гэж тооцоод суур муур бэлдэх те газрыг нь бэлдэх, зохион байгуулах гээд ажлыг нь одоо миний ажиллаж байгаа газар зохион байгуулж байгаа. Тэгээ тэрэнд нь ажиллаж байгаа. Гэхдээ энэ бол бүр улс даяараа оролцож байгаа бүх яамдууд өөрсдийн ажлын хэсэгтэй тэгж ажиллаж байгаа. Их том ажил болж байгаа. COP17 юм байна. Тийм, COP17 17 Аха. Окей. Тэгээ хажуугаар нь компани ажиллаулаад явж ин да. Зургийн компани ажиллаулаад. Тэгэл. Чи одоо хэр одоо креатив байдлаа ингээд ашигладаг байж. Нэг креативити ер нь ингээд гоё гарч ирдэг үү? Ер нь гайгүй яг хүссэн шигээ архитектороо бол хийж чадахгүй л байгаа. Коп дээр болохоор яг би чинь барилгын зураг зурхгүй шүү дээ. Илүү зохион байгуулах талаасаа гэх юм уу. Яг өөрийнхөө компани дээр болохоор барилгын ажил бас олоогүй л явж байна. Ихэнхдээ интерьер л хийж байгаа. Ер нь интерьерийн компани шиг л ажиллаж байгаа одоохондоо. Гэтэ яг зорилго бол фэшн зурах. Yes. Тийм. Би интерьерт бол амар дургу. Амар хэцүү ажил. Гэхдээ одоо тийм интерьерийг бараг ChatGPT-гээр хүмүүс амар их гаргадаг болсон юм шүү тий. Яг тэр бол зөвхөн концепт л гаргана шүү. Концепт маяг. Тийм, тэр чинь тэгээд хэмжээ дамжаа гаргах гэдэг зөндөө том ажлууд нь хойно байгаа. Тэрийг нь бол хийж таарах л бах л та. Хийж л байгаа л та угаасаа тэд нар амар хэцүү. Ер нь би бас дургуун билээ. Яг надаа яг тийм хэмжээ дамжаад амар detailed айгу хэцүү байд юм интерьер. Ер нь тавилга мавилганы зураг гаргадаг айгу хэцүү шүү дээ. Барилга намар байд юм надад л. Ерөнхийд нь хараад өрөөний хуваарлалт хийх надад илүү сонирхолтой байдیں۔ Тэгэхгүй энэ тавилга ийм байна гэхээр oh my god. Эсвэл баг ландшафт бас гоё юм уу? Баг бүр томоор нь ингэж хараад ерөнхийд төлгөө те. Галангээ гаргачих те. Ландшафт бас хэцүү юм билээ. Өндөржилт айгүй хийдэг. Тэгэл надаас ландшафт таалагдаагүй. Би барилга л зурх дуртай юм байлээ. Даанч олдохгүй байна. Хэцүү ажил байна. Зураг зурж мөнгөтэй болно гэж байхгүй байна. Бэшин барьж мөнгөтэй болд юм байна. Тэгэл бажин да. Чиний би гайгүй юу? Тэнсэн дээр би нөгөө юу яасахгүй юу? Яг ингээл тоглож байгаа л ингээл яг ингээл бөмбөглүүгээ ингээл бэкхендер ингээл зөхгсөн чинь гүж хахтаа ингээд хөл ингээд хөлний зүүн хөлний одоо энэ шилбэний булчин ингээд татсан байхгүй юу? Шууд ингээд яатсан юм яа шүрмсэн юм уу эсвэл юу чи одоо энэ одоо энэ хэсэг ингээд шууд ингээд таг гэдэг ингээд за би бүр тэгэл газар дээр нам унаад oh my god Эвереснө тэгэл ингээд жоохон алхах гингүүтэл ингээд өвдөвөл би нэг хэсэг сая амар тоглоом явсан тэгээд би энэ 3 сард теннисээ тоглохгүй байгаа тэгээд би хэлсэн I love tennis but tennis doesn't love me. Сайжрах байна уу? Үгүй сайжирж байгаа гэхдээ ингээд нэг юм. Би амар сайжирмаар байна. Өвтгөж мөвтгөөл ингээд нэг юм. Үгүй би амар дуртай би явмаар байна. Гэхдээ одоо ингээд жоохон ингээд гүөхгингүүд ингээд татаад байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр би магнезиум минерал сайн уу гэсэн
банан сайн идэх юм шүү гэлээ. Үзэмний шүүс, үзэм. Тийм тэгээд тэрнээс хойш ингээд толгоо молгоо өвдөд. Сонин тэгээд байгаа. Ер нь л айгүй сонин байгаа. Би яг ингээд үхэхээр дурлах юм бол би айх юм билээ. Гэхдээ яг нэр ингэсэн ингээд яг тэг ингээд шүн олгон би нэг 2 3 үед ингээд паниктажсэн ирдэг заяа. Ингээд бүгд дэлхийс өмнөх байгаа юм шиг энэ тийм айц төгшөөртэй. Ямар нэгэн аим шиг юм муу юм болох юм шиг ингээд төгшөжсэн ирдэг би. Ямар сони. Та нар ерөөс тэгдэггүй. Би тэгээд тэгж унтах. Тэгээд хаяада ингээд өглөө 7-8 гээд ингээд гой сэрчдэг. Тэр үед би амар баярлалтай. Йоо би шүн сэрээгүй ямар сайхан юм бэ гэж би баярлаж байгаа байхгүй. Тэгтээ ихэнх шүн нь би яг ингээд бачимдаал ингээд бүр ингээд сэрчдэг. За бүр ингээд араа. Тэгээ хэрвээ яг ингээд үхлээ штэ тий ингээд үхэх гээд ингээд ирэх юм бол тий би яг амар айх юм байна гэж бодсон. Бүгд л игдэх хаа тий. Харин амар айх юм байна би бүр ингээд тусч юм бахта ингээл хүч юм бахта гэл бүр ингээл шууд их юм байна гэж би. Тэгэхээр би яг яахтаа мэдгүй шүү. Харин наач жоохон төвхтэй л юм. Би бас сайн мэдгүй лээ. Тийм тэгээд би одоо бясалгах хэрэгтэй юм уу? Нэг ямар нэг юм яах хэрэгтэй юм шиг үлээ. Жоохон ингээд нүуний төгшөлтийн юугаа ингээд багсгахч anxiety хөдлөөд байна. Тэгээ хаяа ингээд шөнө орой унтахаас өмнө би зүгээр нүуний YouTube-ийн нэг янз бүрийн affirmation ч юм уу эсвэл янз бүрийн нүуний 432 Гц ч юм уу тиймэрхэн сонсдог байхгүй. Тэнгүүт ингээд арай гайгүй унтчихдаг. Сэнэн нэг тийм байгаад илээ. Тэгээ би яг нэр ингээс амар айсан. Би яг одоо ингээд үхэх юм бол би oh my god миний гэр бол миний өгдөө гэл ингээл юм. Яг зарим хүмүүс чинь өгсөн чи яах вэ? What the fuck гэл ингэж мэгдэн штэ. Би бол бас тийм биш юм лээ. Би хаяада заяа би бүр ингээд амар тэнэг үе байсан надад ингээд машин зам гарахтаа би аль тийшээ чарахгүй гэж гарч марддаг үе байсан. Тэм нэгэн дайраг намайг дайраг би амьдралаас авах юм авсан болоо баярлаа гэл барагтай ингээл тэгж гарч мараал тэгснээ ингээд за машинтай ойрлохгүй бол за хийх ёстой юм байгаа юм байлгүй дээ ингээд би үлдэх ёстой юм байлгүй дээ ойлголоо ингэж don't try this at home don't try this юм тэр нэг болж болохгүй тэгээд би амар тийм тэнэг байсан заяа тэгснээ одоо болохоор ингээд ёо not ready to die at all юм байна гэж би бодсон. Би одоо өгсөн чи яах вэ гэж бодож байгаа хүн гэсэн яг цагаад болохоор айдаглах л та. Би баг өөхөх гэдэг юмнаас нь биш өвдөх гэдэг юмнаас нь илүү айжих шиг байна. Yes. Зүгээр шууд пүк гэж өгчөөд бас хамаагүй. Би юу ч мэдрэхгүй даа ингэ зүр дэлбэрдэг ч юм уу мэдгүй. Яг ингээл өөхөж мөхөөл машин дайруулах шин жоохон хэцүү өглөө штэ тэ шатах матах ч юм уу арна. Тэгж өөхөхээс айж гин. Өвдөж өөхөхээс гэх юм уу? Мэдэрч өөхөхээс бол айж гин. Зүгээр ингээд ингээ байхгүй болчиход бол зүгээр санагдчихна гэж. Тий. Эсвэл унтж байхдаа ингээд зүрх мөрхөн зогсчихдаг шүү дээ. Бас окей тий. Яа, өвдөн гэдэг бас амар. Би бол өвдөхөөс амар айдаг. Өвдөхөөс айж байна. Би ч бүр амар өвдөхөөр өнөн пүүсэн шүү дээ. Уйлж муйлна. Би зүгээр халуурангууд л уйлдаг шүү. Oh my god. Яа, ингэж ахаар намайг аална гэж. Зүгээр жоохон халуурсан ингэж байхаар үхээд үгээ гэж. Яа. Амар мяа өвддөг төхөө би. Йоо, хариу штэ. Жохон гиз мэз өвдөнгөө л бүр штэ. Яа. Би ч нөгөө теннисж байгаа бас чагаагаа аягүй болгоо ийцэн штэ. Тэгэд би айгаа болцсон штэ. Эвгүн билээ. Халаалтаа муу ийцэн юм болов. Тэг би бас халаалтаа муу ийсэн бахал гэж би бодсон. Тийм. Шагаа магаагаа сайн халаахгүй бол эвгүй болгоо ийчт юм билээ штэ. Одоо ч гэсэн жоохон эвгүн сандал. Амар юу хөлөнд бол ачаал ихтэй спорт гэдэг. Юу хөл амар уул нь гоё. Амар гоё. Гэтэ кардио ихтэй спорт, мини спорт биш үлээ. За. Зохиор зарнаа гэж. Ганц гэмтэл аваад хаяанастай. Тоглосон юм аа. I'll be back. Тий, ингэж барьж марснаа тий. I'll be back.
Та нарын нэг Next year. Терминаторыг мэдчихээс тийм манайхан мэдэхгүй юм шүү дээ. Уцаар ярьд юм уу Терминатор? Тийм шүү дээ. Уцаар ярьдгүй лөө. Ямар ч сан I'll be back гэх хэлдэг шүү дээ. Арнер Шварценеггер. Тэр нэг ингээ гал руу орохдоо би back гэдэггүй лөө. Тэр чи дараа нь гардаг байлоо. Одоо Ингээд гал руу орчдөг шүү дээ. Оо би нэр амар юм гоё. Тэгээд ямар ч сан өөх болоогүй мэн гэж би бодсон. Тэгснээ ингээд бүр амар баяжаа заяа. Баян болон заяа. Зүгээр ингээд юунд санаас авахгүй тийм баян болоо би зүгээр амар олон кино үзмээр байна. Зүгээр үзмээр байгаа. Одоо энэ Терминатор эднэр үзмээр байна. Багтаа үзчихсэн. Тэгээ Lord of the Rings, Star Wars гэдэг ч юм уу зүгээр ингээ марафон үсгээл ингээл. Тэгтээ нэг хэсэж хийж болно л доо. Тэг нэг мөнгөний хэрэг байх. Мөнгөний хэрэг бол байхгүй л тий. Тэгтээ би ер нь ямар ч нэг өдөр тэгмээр байна. Бүр яг нэг өдөр бүр бүтэн ингээд чи энэ дөрөлийн бүтэн үзчихгүй. Гүй би бүр ингээд те хажуудаа попкорнтой, пиццатай, тэгээ том дэлгэцтэй ингээд надад хинч саад болохгүй. Me time хэрэгтэй байгаа юм байна штэ. Тийм байвал гоё гэж батсан. Наа чин бол хийж болохоор л мөрөдлөө. Хийлүүлж болохоор л мөрөдлөө. Заавал мөнгөтэй. Тийм мөнгөтэй авч байгааг нь сайн ойлгосонгүй. Том дэлгэцээ авах гээд байгаа боо. Тэгэхээр бас надад тийм юу байж магадгүй юм байна л да. Нөгөө мөнгөтэй болсныхаа дараа л ингэдэг мөнгөтэй болсныхаа дараа л ингэ нэг тийм байгаад байгаа юм биш үү? Тэгэхээр тийм биш. Яг одоо ч гэсэн хийж болно гэдэг тийм юу. Дэрс нэг мөнгө шаардахгүй мөрөөдөл бол тий одоо ч хийсэндээ яа тий. Чам зүгээр бүтэн өдөр л хэрэгтэй байгаа юм байна шүү дээ. Бүтэн өдөр яг хинт саад болохгүй. Чамайг ингээд яг байхгүй мэд нэг өдөр л хэрэгтэй байгаа юм байна шүү дээ. Тэрийг чи юм negotiate хийж болох байхаа. Ард түмэнтэйгээ. Тэг гэр бүлтэйгээ юу болоод байна тэнд. Some people зүгээр дамжиж явдаг манахаар. So annoying. Би хаяа охинтойгоо тэгж ярьдэн шүү дээ. Oh my god. Look at that. Гэж үгээд. Like what? Гэж үгээд. Тийш ярахаар funny байдаг. I'm a cool mom. Өөрчлөн. За ундгийн хэсээ тэгвэл таалуулъя да. Чи гайг бах уу? Хүүхд төрөөд ахаар гайгүй юм шүү л шин. Гэж мэдгүй бид мэдгүй. Би ямар ч байсан өндгөө тоолуулаад тэгээд жоохон аюултай төвшин рүү 3 4 5 хуваад юм бэлээ. Тэгээд за ингээ ер нь цөөрч шүү, эвгүрч шүү гэдэг категори руу орцсон байх юм бол хэдэн өндөг авч чадгалд юм уу? Юм яаж мэдхөө? Эрэгтэй хүмүүс ч гэсэн сперм хөдөлгөлдөөч юм байл шүү дээ. Тэгэхдээ эрэгтэй хүнийх бол харцангуй удаан амьдралын нэм маяг гайгүй байвал хүн хөхтлээ ажилтдаг юм шүү. Өндгөөс гардаг биш ээ. Өрийн шингэн гардаг юм шүү. Гэтэ тэр өрийн шингэнүүд чинь жоохон чанар нь модцсон болсон юм даа. Залуу хүнийх биш гэж. Залуу хүнийх илүү байдаг хаа. Яа, тэгтээ тийм тэгж бодсон. Тэр процесс бол бас нэлээд үнэтэй л байдаг бах л та бодвол. Тэгтээ инвестмент гэж хараад ирээдүйдээ инвест хийж ийн гэж. За юу ч гэсэн тоолвол атах юм. Гайгүй ч хийж магадгүй. Гэж бодсон. Өөр Seven Night Kingdom юу лээ? Night of the Seven Kingdoms. Seven Night Kingdoms. Нэг урт нэртэй ёо. Night of the Seven Kingdoms амар гоёсан тийм. Гоёсан. Тэр сүүлийн сизон амар гоёсан. Сүүлийн ангин. Сүүлийн 2 ангин бүр амар гоёсан. Яа. Би дахиад бүгдийг үзмээрээ гэж мартчихчих. Дараагийн сизон гарах төгөхөөр дахиад ихнээс нь үзнэ. 2 дугаар сизон гарах юм. Oh my god. Юу вэ? Сопраносын дуусгацсан уу? Сүүлийн анги надад үзэх дутуу байна. Яг хамгийн сүүлийн анги нөө. Сүүлийн анги. The shit's gone crazy man. За дээрээ төгчих би үзэхгүй байлээ. Битгэхгүй. За битгэхгүй би угаасаа сонсмоор байна шүү. Битгэхгүй тооны сопрано өгчиж магадгүй юм шиг санагцсан. Тийм. Юу ч битгий комент бичээрэй та нар зүгээр. Үхэд дуусвал бас юм лээ.
Харин үхчих. Юу муу шиг Breaking Bad эдэр шиг. Breaking Bad үхт юм уу? Хүүе Чи яах гэж надад хэлж байгаа юм бэ? чи үзээгүй мүү? I was gonna Үзээвэ. after Soprano. Чи гişи. Би Чамаа үзээгүй гэдгийг би яаж мэдэх юм бэ? Чи яагаад үзээгүй юм? Би Sopranos одоо үзэж байгаа юм чинь үзээгүй л гэсэн үг шүү дээ. Breaking Bad чинь Харин тийм үзээгүй. тийм sorry I'm so sorry. Үхээд дуустай. Бүгднгээс нь уулзсан яа. Спойлер За би яг надад чинь зүгээр яг одоо би арч чадах. Тийм март. Тийм. Ямар ч байсан би Тони Сопрано өгч байгаа юм шиг санагдсан. Тэгээ Би хараад хөө. No. Тэгээ нөгөө нэг том хүүхэд нь шүү дээ. Эрэгтэй хүүхэд нь ямар ч байсан амиа орлох гэж үзэж мөздیں۔ Тэр нь бүр том болцсон уу? Том болоод бүр амар depression-д орж мороод бүр нэг юм бацаан болцсон заа бүр. Охин нь яасан? Охтны хав нэг найз залуутай болсон. Гэхдээ одоо тэр найзуулаасаа салаад одоо дахиад өөр Patrick Paris-ийг залуутай ирэх байгаа. Охин гэхдээ гайгүй. Охин нь ер нь бол гайгүй. Тэр хоёр ч охиндоо ер нь амар юм юу исэн штэ. Яг эрэгтэй хүүхэдтэй болохоор жоохон аав нь ингээл хатуурхаал ингээд байдаг байсан. Яг тэр нь одоо ингээ харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд яг нөгөө сэтгэл зүйч маань За тэрийг л асуу. Сэтгэл зүйч тэр хоёрын хооронд юм болсон уу? No. Never. He quit therapy. Сая 19 дугаар анги дээр нь he quit therapy заяа зүгээр ингээд би ингээд терапигээ боллоо өстэн дадаа гэдэг болсон байхгүй юу гэсэн. Тэгээ нөгөө хин ч гэсэн Melfi гэдэг нөгөө сэтгэл зүйч маань ч гэсэн бас нөгөө юу яасан. Юу н болиулсан. Чи одоо дахиж бити ирээ гэд. Тэгээд криминалуудын нөгөө сэтгэл зүйн юу байдаг гин одоо хичнээн сэтгэл зүйч дээр очисон ч тэр хүн яг идгэрч байгаа юм шиг харагдана. Гэхдээ криминал учраас одоо тэр сэтгэл зүйн юмыг ашиглаад арай бүр илүү их дээрэм, бүр илүү их crime үүсгэх магадaltaй байдаг гэсэн тийм юу бэ? Судалгаа байт юм байна л да. Жинхэнэ амьдрал дээр. Тийм. Тэгээд тэр Melfi тэрнээс болоод ингээд oh my god that's why ингээд 6-7 жил надад тэр ингээд яваад байгаа юм биш үү гэж ойлголт авч байгаа байхгүй юу. Тэгэл ер нь за боли чи ингээд ер нь баг явмаа гэд. Тэгээд тэр хоёр ямар ч сан дахиж уулзаагүй. Quit therapy гэсэн. Гэтэ энэ 6-7 сизний турш уулзаар л байдаг юм уу те? Яа. Тони Сопрано нүуний жуниорта буудуултын нөгөөний анкл биш үү тийм халзан. Халзан нүдний шилтэй анкл гэдэг шүү дээ. Тэр нь ухаан самураад орж гараад төгшрөө нэг тийм техник болсон байхгүй юу. Тэсний нэг өдөр Тониг оржсэн чинь ингээ буудаж хаяад ийшин шууд будаал. Тэгэл Тони шууд имлэг твтэл тэгээд тэр бүр амар ангиудсэн шүү дээ. Ёо. Яг тэр үедээ заа юу Тони ингээд өөрийгөө команд дээр орсон байгаа байхгүй юу. Тэсний команд дээр орсон байгааг нь юу дотор байх үеийнх нь дотроо болохоор өөрөө ингэ сэрүүн ингэ явж маавал ажилдаа явж маавал их нэртэйгээ уцаар ярьж мараал ингэж мангал ингэ гэдэг заяа. Тэр бүр амар гоё ангууд байсан. Супер. Миний хувьд бол тэр хамгийн супер ангууд. Өөрийгөө команд орсон мэдгүй. Команд орсон байгаа мэдгүй заяа. Төсөөлөл юм байна. Төсөөллөөрөө ингэ яваал ядаг. Тэгэл амар сонин тийм шаман маман хүмүүстэй таарлаж. Яг юм буддист хүмүүстэй таарлаж мааралтаал тэр команд дотроо. Тэгэл команд дотор нь болохоор нөгөө нэг өгцөн казны нь болохоор хоёулын ийшээ байшин руу орё л да. Бүгд хүлээж байгаа штэ гэж мгэлдэг заяа. Тэгэл Тони Сопрано ингээл байшин руу ингээл харангууд ингээл дотор нь хүмүүс байгаал ингээл нэг найр болоод байгаа ч юм шиг харагдал. Тэгэл нөгөө казны нь хоёул орё. Манайхан бүгд байгаа. Хоёлоо орё гэлээд байгаа. Тэр байшин бүгд өгцөн хүмүүс юм. Тийм. Бүгд өгцөн хүмүүс л би та байгаа юм билүү. Тэгээд тэгэл Тони ингээл гайгаал ингээл орохгүй тэгснэ ингээл нөгөө талаас нь ингээл охиных нь жоохон байх үеийнх нь хоолн сонсдол Daddy please don't гэл заяа. Тэгээ яг жинхэнэ амьдрал дээр нөгөө нэг охин нь ингээл Daddy no please гэл ингээд байгаа байхгүй юу. Тэгэл тэр мөрийн сонсдол ингээл no би орохгүй no үгүй гэж мэгэл тэгэл сэрсэн чинь ингээл шууд нөгөө жинхэнэ амьдрал дээрээс ирж байлаа. Амар заа ёо тэр ангууд нь хамгийн супер байсан. Тэр бүр үнэхээр супер. Тэгээ тэр яг тэр ангууд амар олон 2 эпизод баг үргэлжлүү, 1 эпизод ч үргэлжлүү. Бүтэн яг юм команд дотор байгаа эпизод. Тэр бүр амар гоё эпизод. Яа тэгээ Тони Сопраносын ерөн саундтрекууд надад бүр амар таалагдсан. It's the best. Интро амар урт те. Woke up this morning. Доо яа. Клип яа. Тэрнийг би бүр сонсож ингэж баясаж ингэж. Тэр үедтэй нэрэ бүгд ингээ интрогоо бүтэн үздэг байсан гэж бодохоор.
Тасалж болохгүй те. Тийм байхгүй, тийм опшн байхгүй. Дон гэдэг тэрийг сонсоод нэг юм маш дотор явж юм аа. Нэг л амар урдаан санагддаг ш надаа. Бид нар одоо нэг скиплчдэг болохоор одоо зарим шоунууд бүр интроч болсон. Зүгээр нэр нь л гарч ирдэг. Тийм. Харин тийм. Яа, тэр үеийн ер нь хамгийн супер шоунд нэг байсан гэдгийг би бас харсан, ойлгосон. Тийм, одоогоор топ 10-т явдаг үсттэй Сопраноос чинь. Тэгээ би одоо ганцхан ангилсан байгаа. Надад бүр амар эргэтэй л шоу санагдсан. Yes, би бүр ингэж чам ингэж таалагдана гэж би юусаа бодоогүй. Үгүй чи яг хэлсэн шүү дээ. Би төрүүлж үзсэн шүү дээ. Чи төрүүлж үзсэн шүү дээ. Чамааг үзэж байгаа хэр чинь заа гэд үзсэн хгүй юу. Тэгээ би чамд ингэж амар би өөрөө дундаас нь бууж байгаа хайж байцсан. It's too manly. Too manly. Гэтэ ингэж би яг эрэгтэй хүнийг амар ойлгосон. Яг эрэгтэй хүний яг стикүү яг тэр юм би ингээд амар ойлгож байгаа шүү дээ. So яа. Тэгээд чи болохоор succession үзээд байгаа шүү дээ. Succession одоо би тэр юм би ингээд амар. Чи болохоор succession тал руугаа юу? Жохон инээдтэй юу? Эсвэл нэг юм comedy-гийн dark-ийг юу гэдэг үлээ? Жохон satire уу тий. Гэтэ тэр чинь бас аргу хоосноос гаргаж ирээгүй бас тийм амар entertainment billionaire могул байд юм ба штэ. Би мартчихж докюментари гаргаж байгаа. За чим бэлээ. Нэрийг сонсохоор ер нь сонсч ирсэн нэр байд юм аа. Grand Cardone. Тони Робинсон. Хэлээд ээ да. Мэдхгүй Rothschild гэж. Rothschild биш. Яг ингээ бүр entertainment-ийг бадцсан нөхөр байд юм байлээ. Entertainment DJ Khaled. На чи DJ Khaled гэдэг чинь Murdoch family. Rupert Murdoch гээд энэний жинхэнэ үнэ болохоор Fox News, Wall Street Journal эднэрийн бүгднгийн эзэмшдэг. Team guy. Тэгэд ингээд өөрөө амар хөгшин болцсон. Тэг 3 хүүхэдтэй, 2 хүү, 1 охинтой. Тэг ингээд хүн болгон таны одоо дараагийн succession чи хий юм бэ? Хүүхдүүд бүгд насанд хүрсэн. Гээд 3 хүү хийсэн бэ? 2 хүү 1 охин. 2 хүү 1 охин. Кинон дээр болохоор 3 хүү 1 охинтой. Тэгтээ том хүү нь өөр ээжээс гарсан. Тэгэхээр тэрийг бүр ингээ бүр тоодоггүй заяа. Амар. Тэгээ ер нь амар дайди ишүүтэй хүмүүс гарч ирээд амар биллионерч дээ. Хүүхдүүд нь ч гэсэн ингээ автоматар биллионерууд. Тэгээд аавынхаа одоо approval-ыг авах гал ингээл яваал идэг. Тэгэл аав нь ингээл бүр амар brutal хүүхдүүдтэй айгу муухан ханддаг, хүүхдүүдтэй итгэдэггүй тэгсэн мөртлөө ингээд бас яг хайргүй юм шиг байжсанаа. Ингээд хаяа ингээд хайртай мартаг хэлчин заяа. Тэгэл тэрэн дээр нь ингээл амьдраад байдаг хүүхдүүд нь. Тэгэл аавынхаа approval-ыг аавыгаа бүр үзэн яддаг бүгд заяа. Гэтэ ингээд хажуугаар нь бас ингээд approval-ыг авах гал ингээд approval-ыг авч одоо дараагийн нүүн юу болох гэдэг шүү дээ. Successor болохоос гадна succession гэдгээсээ гадна зүгээр л аав миний харж байгаа өнцг нь ингээл аав нь л бахархчих юм бол тэр хүмүүс ингээд болчих гээд байгаа юм шиг заяа. Мөнгөндөөч биш юм шиг. Би байл гэж ойлгоод байгаа. Тэгээд daddy issues амар бүр insane daddy issues. Гэтэ тэр киноны succession-ны бас нэг гоё юм нь одоо Sopranos нэг юм тэр үеийн мафиуд те Итали мафиуд тийм талаар нэг амьдралыг амар реалистик харуулсан юм санагдаад байхгүй юу? Энэ болохоор яг тийм биллионеруудын амьдралыг бас амар сайн харуулсан юм шиг надад санагддаг. Ингээл лайфстайл нь бүр амар харуулдаг. Хорим нь бүр амар болдог яа. Тэгэл peasant-ууд гэж үгээл зүгээр ингээ үсэг peasants. It's good. Одоо би бас яг сүүлийн үедээ анги үлдчихэд байгаа. Succession бол 4 seasonтэй л те. Эхний 2 season бол амар гоё. Сүүлээ жоохон удааширсан. Би ер нь нэг юм 3 season-аас хойш явахаа байчаад тах ёо. Ямар сони. Эхний 3 season таалдаа сүүлрүүгээ заа. Ойлгочлаа. Би ойлгочлаа. Одоо болчихлоо. Юу гэхэд байгааг чи ойлгочлаа. Одоо битээ сонжруулаад байна. Манай daddy ишүүтэй баян хүмүүс. Okay, fine. Let's move on. Дараагийн шоу гэж. Тийм болцсон байна. Манай охин peasants-ыг би сая сонсон чинь сая манай охин ингэсэн аахгүй. Сургууль дээр нөгөө нэг багш нь ингээд за Harry Potter-ын тухай гоё ярьж өгөх юм байна уу гэдгсэн юм байна. Манай охин Harry Potter-ыг амар уурсан. Тэгсэн. Step away peasants. It's my time to shine.
гэж хэлсэн юм уу бүр? Дотроо тэгж бодсон. Яна амар нийттэй авах гарах нь. Яа амар funny амар нийттэй шүү. Нэг ярьж байгаа юм амар нийттэй. Ингээд дотроо бодож байгаа юм минь хаяа сонсоор амар нийттэй. Тэгснээр би бүр тэрийг сонсоо би бүр амар нэгэд сая чиний peasants-ийг сонсоод бас. Яна яг хоёрын холимог байна. Step away peasants. It's my time to shine. Дотроо тэгж бодсон гэдгийг надад хэлж байгаа хгүй хичээлийн дараа. Амар ингэж гарсан. Oh my god. Ингэж үсвсэн гэж. No one really cares Тэгтээ бүр Тэ сайн байна ном уншиж байгаа гэхээр ном уншиж байгаа хэрэг амар гоё. Миний ер нь хамгийн бахархдаг юм ер нь тэр хүүхдтэй ном уншихыг л амар эртнээс нь ойлгуулад яатсан болохоор. Би баг багт нь танаа ном уншиж өгдөг ус ахгүй бүр яг жоохон 1 2 маяртай хахт нь ингээл ном уншаал гэдэг ус орой унт болгондоо. Тэгээ орой унт болгонгод номоо ингэж хэрээд аваад ирдэг. Тэгээ тэр ер нь хамгийн бест арга. Чиний цаг инвест хийсний үр дүн одоо ингээд тэг үрсэн тарьсан үр чин ингээд цэцэглэж байна. Юу тарин түүнийг хураа гэдэг хэлгээд байгаа. Тэг одоо хураалаа баг. Тэг манай хүн тэгдэж би одоо ингээд бусдыг пэсэнт гэж бодтлоо ном юм шүү. Манай хүн тэгдэж би одоо ингээд ном зохиол бичиж би JK Rowling болно. Nice. Тэгээ таад гоё ингээд гоё амраарай гэж үгэн цаа нэг хүүхэн тэгдэг за so cute тэгээд сая бүр амар ажиллаж байгаа юм шиг сувда please hurry up гэж байгаа контрол яг одоо ш start now please хэдтэй л 13 бэлдөө 12 таг гэж ёо за миний нэт сайхан хүрчлээ шүү ёо энэ 7 хоног би баг энийггүй бахтаа тэгээ дараалт марлж унаад байгаа юм шүү одоо жоох ихсэж өгөх хэвээр Яа би тэгээ сая нацгаах нөгөө нэг Q+ шүү дээ тий. Тэгээ Q+ нэр нь өөрчлөгдсөн. Гэтэ нэг газар юм байна. Тэгээ тэрнийг нар бар гэдэг газар болгож байгаа. Тийм байлаа. Өнөөдөр ивенттэй. Өнөөдөр маргааш нь өнөөдөр ивенттэй мэлээ. Тэг би явна гэж бодож байгаа. Today? Yeah. Би сэв шүү дээ. Let's go. Тараа хамт явах үгүй л. Би хувцас солимоор байна. Явчихгүй да. Peasants хувц гэж. I look like a peasant гэж. Синдрелагийн ихтэй peasant төвлөр нөө. Яа, тий. Манай хаалгаа. Please wait. Sure. Oh my god. Сонсдог бол хай гэж хэлээрэй. Гэж үгээд. Хай.
Юу? Ийм гоё ийм битгээрсээ тааруулж магадгүй гэж бодсон гинэ. Бэлгэлж байгаа юм уу? Тэгээд гоё ийм номны cover гинэ. Very cute. Wow. Түүх юм шүү бас. Аггүй. Яа гоё. Би бараг тэмдэглэлийн дэвтэр дээр шууд авчих гоё юм. Тийм. Онцлог шин. Чалин хай. Энийг авъя. Би энийг авлаа. За чи наатгаа. Манай хот талах юм шиг байна. Би энийг авлаа гэж. Баярлалаа. За шилжсэн тий. Окей, баярлалаа. Тэр гоё хийсэн юм гоё зурсан гоё. Bye. Бичлэгэнд орох уу? Шууд зачин болгоцсон те. Тэгэхэд би 10-ны дуурайгаас 7 жил байсан. 7 хийгээгүй байгаа юу гэсэн. Бараг анханасаа болсон штэ. Онцлог боллоо штэ. Одоо 7 жил юм шиг байна. Миний хамаагүй өсвөр нас гэдэг их сургууль болоод ажилд орсон явж. Яа. Ингээ хүүхдтэй одоо ингээ хүүхдтэй олчод бүр дээ. Йоо, what? Тэр бодоагүй. Окей, Баярлалаа ямар гөр. Баяртай. Шинэ дугаараа сансаарай. Би дөрөв дөрөв хийчихье за. Тэгээрээ. Баярлалаа. So cute. Манай охин яг амар туртай хахаа энд. Чи Harry Potter-т тарах юм шүү. Тий. Хаалц малттай. Гоё юм байна. Би өөртөө юм авлаа. Би бодож чинь юунд ямар юм хэмжээтэй. Энэ яг ингээл ийм тэмдэглэлийн дэвтэр толчих юм шүү. Тий? Би яг ингээ iPad-д ингээ багччих юм шиг санагдаад байна. Оо яа. iPad-а яг ингэж хэвтэйгэр нь хийгээд тэг зүг гадналан cover-олоо. Аа тийм. Тэг нуглаадаг бол гоё юм. Энэ юу н ямар ч юм болох юм байна гэж бод. Манай энэ ингээд тэл ингэж юм шүү дээ. Interesting idea. Look at this. Чиний тэмдэгт бүр яг таарч шít. Уусаа энэ артл нөгөө adjustable. Яаж шийдэж байж болно. Өндрөл таарчд болчих юм биш. Өндрөл таарч болчих юм байна. Yeah. Thank you. Okay, wow. Instagram юу юм бол? За. За Instagram-д оруулдаг comment. За манайха. Өөр юу дээр явчихлаа. Бүр байхгүй болсон. Peasants. юм ярьжсэн санагдаад тахэ. Кино л ярьжсэн да. Чата. Тэ мартер юу их юм? Oh, nothing. I'm gonna be home. Гэртээ тэгэл Бүтэнсээ өдөр таарч байгаа юм байна. бүтэнсээ өдөр таарч байгаа. Тэгээд нэгт өдрөөс нь гоё ихгүй те. Амраал. 3 өдөр амраал. Идэж угаал. Тийм. Гоё би гоё амар их мах идмээр санагдаж байна. Бүр шарсан мах. Наа чин чи жирэмсэн болцсон юм биш үү? Гэхдээ би өнөөдөр үзүүлсэн nothing. Craving мах cravelээ даралт маралт нэгсэж багсаад Манай жирэмсэн хүн шиг сонсогдоод байна. манай аптекийн охин бас яг тэгсэн. Та юу үзүүлчих гэж юм. Тэ яг үзүүлсэн чи юу ч байхгүй л лээ. Гормонлын баланс ээж магадгүй. Батг гарч ийн өрөөнд дээр ч юм. No. Гайгүй. Гормоны асуудал юм болов. Даавар маа. Даавар гормон бүх юмний тэгэл хариулт чинь даавар гормон байд юм дөө. Уураг. Ямар ч Уураг ингэ протеин. Би ямар ч амар их жимс, амар их мах, амар их ногоо идмээр байна. Чи зүгээр наа чи бүх юм болчихлоо шүү дээ. Өөр юу эдээ хорвоод ирэх шүү дээ.
Өөр махгаа жимсэл байгаа шүү. Салах сүү, ундаа, газтай ундаа байгаа шүү. Биер, алкогол байгаа шүү. Тийм юм биш юм байна те. I just want very гоё юм ногоо, амар гоё жимс, тий амар гоё мах. Тэгэл бүр ингээ Гоё сонсогдож байна. Би ч гэсэн амар гоё зөндөө их жимс идмээр байна. Тэг бүгд хүүтэн байх хэвээр. ёо. Зүр цангад байгаа юм шүү. Тэсээ шаа бэб гэх гэжтэй. Бэб. Цангацсан юм шиг байна. Гэхдээ би яг ингээд Instagram дээр надад одоо фид дээр ингээд амар хэм жимстэй жимсээр хийсэн юм янз бүрийн юм shake making амар гарч ирд. Амар гоё смути юм. Ингээд бэлэн юм ингээд ийм тийм рилсэн заа ингээд амар олон юм пластик юм санууд байгаа шүү дээ. Тэрэн дотор ингээд амар олон жимс хийцэн. Тэр жимсийн төрлүүд нь янз бүртэй. Тэгээ тэнчнээс нэгийг сонгоод тэгэл тэрнийг шууд блендердүүлээл тэгэл тэрнийг уудаг. Тэр нь юу ч байж болно. Жишээ нь би мандаринд дургу. Гэхдээ мандарин дургум чи би мандарин гүнийг сонгож болдог ч юм уу те. Эсвэл би оранжинд дургу бол оранж гүнийг сонгоол те. Яа тэр амар гоёсан. Бүр амар олон тэр нь тэгээд Шангрилад нэг тийм жүүсэр газар байдаг үлээ. Тэр энэ шиг биш үү те. Чиний хэлж байгаа шиг. Мэдгүй. Тэр чинь шууд ингээд бэлэн. Гэтэ дандаа оранж жүүс л байдаг үлээ. Оранжийг шууд ингээд яг нүдэн дээр миксертэй дөгөөд шүү дээ. Яг fresh orange juice. Йоо. Тэгээ гоё юм цустай мах. Цустай. За цустай ч хайшин. Зүгээр яг юм түүх юм ах гэж. Зүгээр нэг тийм гоё мах ингээ нэг юм. Стейк уу? Чансан мах уу? Чансан мах стайл уу? Стейк стайл. Аль нь заа. Чансан махын нэг өдөр нь өдрээд дараа өдөр нь стейк хийнэдээд тэгэл бүр сайхан чансан мах. Тэгээ шинхэн шүлэн дээр будаа шүлтэй тэгээд надад гурил нь гоё байдаг шүү дээ. Тийм. Гурил ингээд гурилаа ингээд нимхээ элдэнгүүтээ ингээд гурилаа ингээд дотор ингээд ингээд хий чин тэгээд тэгснэ тэр гурилаа ингээд Oh my god, you're so bad. Чүсэж байгаа юу? Үсч байгаа байл та. Тэгээ яг гоё цэвэрхэн чансан махны шүл бол гоё. Тэгээ цэвэрхэн байх хэвээр нэг юм шинхэн байдаг штэ. Ингээ хамаг цус мусыг ингээд чанжахтай ингээ авч маваа тос мусыг шүүж мүүгээд нэг гоё шинхэн тунгалаг шүл. Тэгээ дээр нь жоохон бодаатай. Ноос ингэнтэй. Very nice. Тэгээ хоёр шиг хавраг багтлал. Би тэрнээс илүү стейкийг нүсэж байгаа маань. Тийм ээ. Яг чи describe хийсэн чи. Яг эхлээд стейк ээж дараа нь атгах чи. За тэгдэг. Хизээж идэх гээд байгаа. Хизээж тэр нь бий болох юм байгаа ёо. Би бүр амар гоё стейктэй газар мэдэхгүй байна. Санал болгох юм бэ газар байна уу? Бүр үнэхээр энэ газар манай хадам аавын стейк юм да. Гэсэн. Нэг бол ингээд хитрхи хатуу, нэг бол хитрхи ирээр, нэг бол хитрхи амталцсан юм газрууд байгаа гэдэг юм. Би нэг удаа деликатесэнд нэг удаа идэж үзсэн. Гоё идэж байсан. Деликатесны хаалж ирэн дэжгүй те. But it's so expensive. It got expensive. Price нь ер нь байнга нэмэгдээд байгаа юм шиг. Тэгээд whatever. Maybe арха болсон. But yeah, sometimes орж болно. Гэхдээ би not every time. Яа, за би орд ингэж нээгүү. Харамсаж байна. Арай их төвчлээ. What I've done. Honest. Тий. Чийл not ready гэж бодож байна. Тэ өөрийгөө Юунд өгөхөд хойноос ингэ шаналх хүн байгаагүй бол I'm fine with that л гэж бодож байна. Жохо ядраад л хийж байгаа хэл та. Тэрнээс ш амьдралаас залхаад ингээ депрешнд орсон юм бол байхгүй. Зүгээр тэмцлээс ингээ жохо ядраалах шиг байна. Одоо чийлэрхээс хитрхи өнгөрцөн биш юм байна. Чийл 50 амьдрахад дэндүү ядуу. Гэтэ хасал хийж зүтгэхээс дэндүү залах уу нэг юм 3-ын донд л байх шин. 2-ын хооронд 3-ын донд. ингээд Тэгээд нэг юм за зүгээр ингээл одоо ингээ байгаараа ингээ enough байгаад happy байгаад гэхээр дэндүү амбицтай. Тэр нь хангалтгүй санагдаад тэгсэн мөрчлөө тэрнийхээ төрлөө зүтгэх гэхээр бас залхуу хүрээд
Тэнийг тиймэрхүү эсрэг бодлоод аюу их болоод нэг өдөр бист амар босч ирэн штэ. За өнөөдөр штэ тэгээд мэгээд ингээд тэгж мэгээд тэгээд манайхаа тэгж гэлтэй амар мотивашнл спик хийж мэгээл. Тэгээд зарим өдөр нэмэр амар залхуу хөрээл. Яа за яасан ч яах вэ? Ер нь тэгэл өсөж өгөхгүй ингээд нэг орон байртай байж ийлээ болоо штэ гэж бодож бодоод ийм янз бүр болоод идэв. Тэгээд тэрнээсээ өөрөө жоохон ядраалах шүү. Тэнгүүд тэгээ бодонгууд ингээ бүх юмыг зүгээр болиулах нь надад амар шийдэл юм шиг санагдаад зүгээр л юу ч байхгүй болчихвол ямар амар вэ гэж боддог. Гэтэ мэдээж тэггүй л дээ зүгээр л ядарч байгаа л. Тэгээ нараас шаналх хүмүүс их байгаа учраас юу гээл тэгэл тийм бодгоо. Тэгж уусаж чадахгүй. Яа төвтэй яг цагаад талахаар гайгүй дээ жоохон амарч харгаа болчихдээ. Чи дэлхийн дайм болох чаа гэж бодож байгаа юу? Хоёулынхан сайн ингээд World War 2 3 starting тэгсэн чинь бит хоёр нэг ингэж юм гэсэн. Тэрнийг тэнд хүмүүс бөмбөгдүүлж яхад бит хоёр энд ингээд хоньны мах стейк мэ гэж. За даварцсан тий. Privilege. Ер нь юу гэж бодож чинь болно гэж бодож байгаа юу? Болгоулахгүй байх л гэж бодож байна. Яг дэлхийн яг ийм том хэмжээний олон улс оролцсон нэгэн зэрэг оролцсон дайм болох юм бол ер нь сүрэх баха. Тэрийг тэгээд хүмүүс мэдж байгаа байх гэж бодож шít. Тийм болохоор ийм жижиг дайнуудаар тэгэл аргалал өнгөрөх бах л та. Конфликтуудаа учир нь болоод дундаа уулзаал. Have you read the Epstein files? Уушхан цаашийн зөндөө сонссон. Чин бүр 3 сая мэйл байна гэлөө. Бүр амар их мэйл байгаа юм ба шүү дээ. Гэтэ яг сайт руу ороод нэр бичих юм бол шууд ингээд гарч ирдэг байдлаар байд юм билээ шүү дээ. Бага юм билээ шүү дээ. Тэгээ монгол хүмүүсийн нэр бас байгаа юм билээ шүү дээ. Элбэгдэрч гэл. Яа, би зөндөө юм сонссон. Айгу амар л санагдсан. Гэтэ бас фейк юмнууд бас айгу их явж илээ. Тэгэхээр яг болгоомжтой сонсохгүй бол үнэн дунд хитгэн худлыг хийчихээр бүгд үнэн санагддаг. Тэр бол амар юм билий. Тэгээс сонсохоор бүр стресстэй лайлаа ёо ашигш гэж бодоод тэг сонсохгүй байгаа. Чи юу сонссон? Чи бүр огт сонсохгүй юу? Би зүгээр яг тэр үед нь л нэг хүн харчаал тэгэл заа гэл өнгөрөөсөн шүү дээ. Is it recording? Yes. 38 минут. Амар удцсан биш. Яа саад дэлхийн юмыг бодохоор тэгээ гуниглаад идэм үү? Тэр бөмбөгдөж байгаа бичлүүдийг үзсэн үү? Йоо бүр амар үлээ. Тэгээ айгүй докторгүй юм аа. Middle Eastern улсууд. Тэгэл. Америк гэж бас амар. Америк тэгээд нөлөөлөх хятадыг боож байгаа юм биш үү? Ер нь л тий. Тийм тэгэл хятад газрын тосоор нь боож байгаа юм биш үү? Хятадууд чи Иранаас газрын тос авдаг. Тэгээд одоо Ираныг буудаад ингэчгээр чинь хятадууд газрын тосоороо юу яана? Тэр нэг юм хоолой байд юм байна л да. Яг Иран, Араб хоёрын гол тийм нэг юм нарийнхан тий. Тэгээ тэрүүгээр аягүй их тээвэр явагддаг. Тэрийг нь Иран хагаа ицсан. Тэгээ жоохон төвхтэл. Бараг эсэргээр юм биш үү? Тэрийг нь онгойлгох гээд Америк жоохон улаарад байгаа юм биш үү? Эсэргээр юм болоо. За тэр geopolitical улс төрийг сайн мэдэхгүй байна. Хамаагүй мэдэхгүй юм ярьж байгаад загнуулах бай. За тэгээ манай нэвтрүүлгийн спонсор Orkech. Бидний подкастын ерөнхий ивент тэтгэгч. Манай их авах гээд цонхныхаа рамыг бодох гээд тэгсэн чинь миний сонирхож өнгө байхгүй байх гэсэн. Зөв. Ногоон ч үлээ улаан ч үлээ өнгө бодоод исэн гэлөө. Тэг дандаа цөөхөн юм жижигээр л үлдсэн байсан гэдэгт. No. Юу яриа та? Тэгж. Угаа цонхных нь нөгөө нэг юу арай өөр бод гэдэг. Satin paint гэдэг. Тэр нь өнгөний сонголт арай бага. Гэхдээ нөгөө нэг тогтцсон амар сайн. Тэгээд угааж харчиж цэвэрлэхэд амар. Тийм болохоор цонхны юунд хэрэгэлдэг байхгүй юу?
Тэг би нар бар дээр би нөгөө ширээнүүдийг бодсон шүү дээ. Тэрийг ярьчихсан шүү дээ. Тийш дээ. Тийм. Ширээнүүдийг бодсон. Тийм нацгаа хахтай энэ олон жилийн дараа ингээд хамтрана гэдэг бас их сонирхол. Нацгаа ахын баар болцсон юм уу? Тийм нацгаа хэн байсан бэ тээ? Түвшаах уу? Тийм. Түвшаах тийм Хамтдаа юм уу? хамтдаа л юм шүү лээ. Q Plus-а ер нь бол нар бар гэдэг өөр live music бар болгож байгаа юм бэл. DJ бар биш. Тийм ер нь бол тийм манай нацгаа ах бол тэгсэн шүү дээ. Одоо энэ техно, мехно, хипхоп, мипхоп би боли. Тийм болич гэж яг арай ихсэн. Одоо тийм гоё юм лайв хөгжим яг ингээд чанартай гоё тийм юм явдаг тийм бар болж байгаа гэдгсэн. I see. Гэтэ нэг байршилтай үсттэй. Q-дээ үсттэй. Q is not there. Q одоо байхгүй. Гэтэ байршил нь бол Q тийм. Тэ би одоо өөр газар нэгтсэн байх гэж бодоод. Тийм тэгээд засвар масвар хийгээд гоё болгоцсон. Тэгээд хинээстэй намайг одоо чи ингээд гоё чи гоё өнгө гоё нэмчих гэдэгсэн байхгүй. Хэрэн тэгээд жоохон ширэмэрг ин бодож өгсөн. Тэгээ одоо очиж хараарай. Чи нэг юм хан дээр ч үлээ, хаалган дээр ч үлээ нар баг явчихсан үстэй. Цонхон дээр ч үлээ. Би ингээд ингэсэн байхгүй юу? Би зөвөр тэр хаалгыг ингээд ууланаар бодчихъя гэдээ ахтагсан байхгүй юу? Тэр за юу тийгээд тэгэхээр би зөвөр нар баар гэж биччихэд бодчихъя гэж бодсон. Тэгсэн чи үлдээсэн үү? Тэгсэн чинь нацгаах гинт харснаа. Brilliant. Наадха үлдээ. Наад чи яг ингэ байж гисэн тэр наа чи яг гоё чамд ашиггүй болсон юм шиг гэж мэгэлтэй бүр тэгж мэгэл. Тэгэл би ингээд юм бодаал ингээл ингэнгүүт яг наад чи яг зөв наад чинь шүү гэж амар нацгаа амар хөөхөө амар нийттэй тэгээд би нөгөө багтаа нөгөө яг 10 дахь ангитай нацгаахыг сонсдог байсан байхгүй эфемер 10 дахь анги гэдэг чи одоо хэдгээр 2019 он гэдэг чинь одоо нас хэдэн жилийн өмнө вэ? 1000 жилийн өмнө. Динозаврын дуу явуул одоо. Биш Jurassic Park-ийн дуу явуул. 17 жилийн байна. Зөө. Тэгээд тийм олон жилийн өмнө одоо би сонсч ирсэн шүү дээ. Тэгэл ингээл playtime гэл мэддэг байсан. Тэгтэл би амар хүндэлж авдаг хүн билээ миний. Ер нь надад амар нөлөөлсөн гоё миний хөгжмийн сонирхол миний үзэл бодолд гоёор нөлөөлдөг гэх юм. Тийм юм болохоор би амар хүндэлдэг. Тэгээд яг ингээд хамтарч ажилласан чинь амар гоёсан. Тийм би амар баярлсан. Тэгээд та нар бар руу очиж гоё дуу хөгжим сонсороо тэгээд table reservation бүр хийж мэдэг. Ер нь бол тийм айгу соёлтой гэх юм уу газар болж байгаа юм билээ. Бас нэг тийм шууд задгаа хамаа намаагүй орж гараал гэдэг ч юм уу те. Бас тийм биш. Ийм 3 ивент болж байгаа. Өнөөдөр Silhouette Tuesday. За. Маргааш Lemons. 5 дахьад юу вэ? Дараагийн 5 дахьад Def Cats. Хагасанд нь дотор хүрээ гинэ. Nice. Opening schedule. Маргааш чинь бас юу болно үсттэй? On off дээр маргааш юм уу хийзээ? Өнөөдөр blind болтохгүй юу? Давхцаж байгаа юм биш. Би бас blind болтыг очиж хармаар л байна. Хоёлаа өнөөдөр bar hopping хийх үү? За яг бас болно. Жохон засхан урж ин хорвогийн хоёр талт юм байна л да. Нэг нь on off чинь бүр нөгөө талт үсттэй. River Garden чинь. No, so ойрхон Гигантон River Garden хоёр чинь би тийм амар ойрхон штэ найзаа. Тийм үү. It's like 2 kilometers guys. 2 kilometers чинь бас л энэ юу ялаад байгаа гэж үгтэй. Тийм тэгсэн. Yeah, it was so nice. Нар бар тэр нэг дугуй ширэнүүд байгаа заяа. Дугуй юм ширэнүүд. Тэрний дээдлихийг би ингээд нөгөө бодсон юм уу? Бодгаараа ингээд устай шингэлж агаад ингээд тийм гоё чулуу шиг эффектүүд оруулж бодсон аахгүй. За би өнөөдөр очиж зургийг очиж хараа. Ширийг нь долоо. Би очихгүй. Би очихдээ чи ихтэй хэр оройдох юм. Чи харах юм биш үү? Би харчаад жоохон юм идчихээ. Тэгсэр л арга болчих юм шүү. Би тэг харина. Очичаад жоохон юм. Би нэх удаан би бүр харин night train дээр бүр амар ядраад бүр ингээд амар би бүр тайлбарлаж чадахгүй байна. Би бүр нэг юм 40 км-ийн маратонд гүйцсэн юм шиг. Би тэг ерөөсө хөдлөөгүй шүү дээ. Би бүжгэлсэн бол бүр зүгээр өөхөх байсан байлээ. Яг ингээд зогсож байсан хэрнээ oh my god. I can't do this anymore.
I shouldn't be doing this to myself гэж бодсон. Хөгжим гоёсэн. Гэтэ whatever бүх дуугийн сонсч байсан. Ямар шин юм сонсож байгаа биш whatever. Одоо ч гэсэн би ямар шин юм сонсох гэж байгаа биш whatever яг үнэндээ заяо. Яа, яах вэ? Тий, одоо тэгээд их чинь 33-ныхаа жил дээр тий 9 нүхтэй зүйлт мүлтүүлсэн шигээ тэгдэм бил шүү дээ. Чи тэгээгүй юу? Тийм алгасай зүйлтэй. What тий is ингээд that? гандан ээж ороод тэгээд ингээд охин надад ном уншсан байгаа байхгүй юу хөрхөн бүх хүмүүстэй тий гэр бүлийнхаа наа төлөөлүүлээд тэгсэн чи ээжид нэг юм охиндоо өгөөрэй гэд юм 9 нүхтэй ч үлээ 6 нүхтэй ч үлээ нэг юм одоо зүйлт гэх юм уу? Улаавцтай. Тэгээ 33-ийн жил орж байгаа одоо хүмүүс зүуд юм байна л та тэр жилдээ. Ямар учиртайг би марцсан байна. Мэдж байгаа хүмүүс байл хуваалцаарай. Тэгсэн чинь ингээ явж исэн чи хараа үеийнхэн бүгд зүц явж идэв. Бүгдээр нэг юм зүйлт талцсан. Wow. You guys are serious about that. Би ба шал тоодгүй мó. Гэтэ яг тэгээ сайн санаалж сүсгэлэх юм бол тэгэл. Are you wearing it now? Гү бэжтэй уулзаагүй л. Чи Мартин дөрөвч. Тийм үү. Яа, точно. Yes. Орнол онтел хийж хоол захиалаад shit food захиалаад тэгээд орон дотроо өнжийлэх гэж бодож байна. Сайхан шүү. Хоол захиалж идэх яа гоё те. Би яг юм хоол захиалж иддэг үед амьдарч байгаадаа маш их баяртай байна гэж. Харин заримдаа нөгөө хоол хүргэж байгаа залуучуудыг бас өрөвдөөдөх юм уу? Өвддөг те. Ийм дугуй муугтай харгууданд те. Яа, харин. Бүр ингээд заримдаа жоохон охин байж идэв ш. Тэгэл ёо би ингээд ямар даварцсан юм бэ? Өөрөө хоолоо хүргүүлчихээл. Бод нэг жоохон охиныг хэдэн километр дугуйтай харгууданд гэхдээ ажиллаа хийж байгаа ш. Яа, гэтээ нэг молигтой цал авдаг ажил биш баха гэж бодсон. Би бас манай бодгонуудыг хүргэж өгөх дугуйтай өгөх тахгүй юу? Тэг өөрөө битсэн л те. Би ингээд дуутай хүрэлт хийж болно шүү гэдгсэн. Тэгээ окей, let's do it гэсэн. Тэгээд би яг л 7000-аар хүргэдэг. Би 7000 төгрөгийг өгдөг гэж. Чи ерөөсөө хүргэлтээс нь мөнгө авахгүй юм шүү дээ. Nice. Би яг тэгдэг байхгүй юу? Тэгээд ток эдэр тэгтээ тэгдэггүй баха. Ток ч илүү. Ток зөндөө мөнгө авдаг бах тий. Тийм, ток өөрөөсөө нөгөө коннекшнийг хийж байгаа болохоор тэндээс нь мөнгө авдаг баха. Би бол баг талын авдаг бах гэж бодож байна. Тэнгүү таашаа нэг 8000 төгрөг байдаг үлээ. За зарим нь 100000 ч юм уу. Тааш нэг ингээд цаг явснаа 5000 төгрөг ах юм уу? Нөө баггүй юу тий. Би бол тэгж бодсон би бас тийм. Би тэгэхээр амар хүнд хүчээр ажил хийж байгаа байхгүй юу? Амар хүнд хүчээр ажил ёо. Би л өвлийн хар хууданд мэс зүсэн дээр дугуйталаа явж чадахгүй. No fuck no за. Тэгээ sorry. Тийм болохоор хоол бас захиалмаргүй санагдаад тий. Яг тэнгүү тэр хүмүүс чинь бас ажил хэрэгтэй ч юм уу гэж бодох шиг мэдгүй. Тий. Зүгээр үйлдэл хийж болохгүй бүр байнга шаналаастай бүх үйлдэлийн хайна. Наад чинь айгу буруу байхгүй да. Тийм штэ ном ээ. Yes. Миний гоё марагдаад. Ачин миний урал өнгөлөгч girl. Тэгээ juicy lasting tint. Yeah, girl. It's tint so тент болохоор нууны гоё өнгөн ингээ үлдчихдэг. Гоё юм гэн чам зогч чинь. Тэг нэг оранж дуу юм уу? Yeah. I like it. Манай шууханууд маань загтлуу зөндөө нэмсэн гэсэн. Oh my god, let's read one. Нэгийг уншаад тэгээд дуусгах уу? Yeah, let's do it. It's like our mantra. За. Shut up, Сандре. Би тэгт чамтай ингээ уулзахаар галзуурч гоё шүү. Би залуу байсан бол чи надад дурлах байсан баха. Ой. Тийштэй уусаа Арслангийн ардын залуучууд гоё штэ. Арслан хонь тэгээд жинлүүр ер нь бол надад таалагддаг байгаа. Гэр бүлийн асуудлууд гэдэг сэдвтэй загтлууд байна. Oh my god. Гэтэ тусдаа фолдер нээсэн ч гэлөө тиймэрхүү юм ярьжсэн санагдаад. Тэгээд бид нар ингээд загтлуудынхаа би шуухануудынхаа ахлагчийн үгийг та бүгдтэй дамжуулъя. Толгойлогч шуухай. Ингэж хэлсэн бидэнд.
За одоо зөвхөн хайр дурлал гэдэг сэдв үлдсэн. Хайр дурлал дээр уншигдаагүй үлдсэн байгаа захианы тоон одоо уншиж байгаа 5 сэдвийн захианы нийт тооноос ихээ. Бүх юунаас амар их байгаа юм байна. Тийм. Тэгээд одоо ер нь ямар ч бүх сэдвийг хаасан байгаа. Зөвхөн хайр дурлал сэдвээр бичвэл таны захиа сонгогдож уншигдах магадaltaй яагаад гэвэл манайхан уншаагүй байгаа учраас бусад сэдвүүдийг хаасан байгаа. За тэгээд би бас нэг бидний нууц бидний амьдралд гэдэг захианы форум нэгдсэн байгаа. Тэр нь болохоор та одоо манай подкаст дуусч байгаа учраас манай подкасттай холбоотой дурсамжуудаасаа хуваалцаж болно. Тэр мэн одоо манай 300 дахь дугаарын ивент дээр уншигдана гэж бодож байна. Yes. Let's do it guys. Let's do it. Хормын урилгыг би хүлээж байгаа шүү. Тийм. Хурим яваа гэж. Хормын яваа манайхаа. Би хормонд ямаарай. Бид хоёрыг хөтлөгчөөр ажилтаа. Хормон дээр. Бас цалинч гадаа тэгнээс. Гэхдээ хямдгал яаж л таа. Хормын хөтлөглөлт хийж үзээ л таа. Яа юм хэцүү хаа гэж үзчих. За мань хуугарай. Тэр ширээ яг уухгүй. Тэр чинь ингээд амар нарийн үг хэлэхтэй байт юм лээ штэ. Шүлэг мүлэг шууд ингээд цээжнээс нь ундарч гарч ирж мээрээ. Яа, ундрах зэмшүүлэг байхгүй шүү. Ундрах шүлэггүй болохоор хоёлаа хөтлөгчийн ажилд орж чадахгүй хаа. Гэтэ арай өөр хөтлөгч сонирхож байгаа байлаа. Тэгээ after party хөтлөгч. Yeah, come on, let's go guys. Тимээ. Манай сүд буцсгийн талынхан, манай нөхрийн талынхан одоо бүжиглэгч байна. За. Чадахгүй байна. Яг хормыг фейлдүүлэх юм байна. Өөрснөө фейлдэд бүр өөрснөө бүр ичээд илгэн зүрх нь өвлөд. Тэгээ нархыг хөтлөгчөд бүр амар тий. Тийм цээжнээс нугаас ундарж идэг. Ундарж идэг. Шүлэг уншихын, дуулахын баг. Манай шинэ жилийн хөтлөгч бол тий шүлэг юмаа хөтлөжсэн дундаа өөрөө дуулж бодоод таалсан шүү дээ. Йоо. Нийт тийм аа. За хүшээ энэ трио гэдэг нэг захианы эзэнгүү байсан шүү дээ санаж нь хамгийн сүүлд нөхөд оролцсон байсан шүү. Тэрний төхөө олж тэргэн уншлаа шүү. За. Let's do it guys. It's Zechtel time. Тэр Alexa Liu гэдэг нэг хүмүүс шүү дээ. Нөгөө юу яадаг? Юу яадаг? Фигурное катание, figure skater. Аль нь? Зөндөө figure skater-ууд одоолаа ястэй. I'm running inside. Oh my god. За. Янаас Өвлийн олимпиадын бүзээг үү юу? No, don't care. Окей. Нас нөхөрлөл трио гэдэг захиа байна. За. Сайн байна уу хоёроо? 32 настай үнэнч сонсогч нь байна. Надад нэг тийм сонин асуудал байдаг. Ер нь л багасаа ангидаа жигдэх эсвэл хувцсмуутаагаар гадуурхагдах мэдрэмж ангийн охтууд өөрсдийн ярьсан юмаа намайг ярьсан болгож гадуурхуулах гэх мэт асуудлуудаас болоод найз нөхдийн тал дээр би их асуудалтай. Гурлаа нийллээ гэхэд нөгөө хоёр маань ярьсан чат бичсэн гэх юм дээр шууд л гадуурхагдаж байгаа мэдрэмж гүнзгийгээр авдаг. Энэ хоёр хоорондоо илүү байна да гэх мэт бодогдоод өөрөө зайгаа барьчихдаг. Нэг тийм айдас гомдол төгшөөр мэдрэх юм аа. Тэр мэдрэмж нь нэх муухай дотор пал хийлэгдэг мэдрэмж. Та хоёр тийм мэдрэмж байдгүй. Эсвэл энэ надад дургу байна. Энэ хүнд би таалагдахгүй байгаа юм байна гэд шууд хийсвэрлэж бодоод өөрөөсөө шал өөр хүн болчихдог. Нэг ясандаа ганцаардлаас их айдаг юм байна гэж сүүлийн үед бодогдож байгаа. Та хоёр тийм зүйл болж байсан бол хуваалцаарай. Эсвэл зөвлөгөөгөөрөө хайртай шүү. Girl 2025 оны 5 сарын 27 энэ бол жилийн өмнө. Гэхдээ чи одоо өөрчлөгдсөн байх гэж би бодож байна. Тэгээ энэ бол шүү дээ. Өөрийгөө голж байгаа мэдрэмж чинь ингээд илүү давуу гарч ирээд байгаа байхгүй юу? Би бол тэгэж харагдаж байна надад. Илүү ингээд өөрийгөө ингээд голоод ахаар улам босод хүмүүс ч гэсэн намайг голж гинэ гэдэг мэдрэмж чинь илүү давамгаалаад байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө голохгүй өөрийгөө багаар чигээр нь ингээд хүлээн авах хэрэгтэй болов гэж би бодож байна. Тэгэхээр энэ дээр ингээд бичиж байгаачлан ингээд өөрийгөө чи би муухай офцтой байна. Би ингэж харагдаж байна. Би тийм байна гэдгээр өөрийгөө голоод ээж магадгүй. Тэгэхээр өөрийгөө голохоо болчоор хүмүүс өгснө чам дээр татагтаа түрээд ирнэ. Тийм. Ингэж ингэнэ. Яа. Чамдыг санснаа. Тийм л хахад өөр юу көвдөө тий. Өөрийгөө гой хүлийн зөвшөөр, өөрийнхөө тэр ил дутагдaltaй таал юутай таал байдیں۔ Тий. Бүгднтэй сайхан хүлийн зөвшөөрч гэдэг. Тэгэл
яг зөв хүмүүс нь чам дээр өгснөө гоё хүрээдэрнэ. Тийм тэгээ болохгүй байгаа юмн дээр ингээл муухай мэдрэмж аваад найзлах гал гүрийгээд ах шаардлага байхгүй хөө. Тэгээд хаях хэрэгтэй. Хаях хэрэгтэй юм байвал. Тэгээд өөртөө таарсан найзуудад ч гэсэн soulmate-үүд гэж байдаг юм шиг санагдсан. Тэгэхээр soulmate-үүд олох байхаа. Нөхөрлийн soulmate-үүд лээ. 32 настай. Тийм хизээч орохгүй шинэ нөхөрлөл үүсгэхэд. Чи чаднаа. Би ч яг гадуурхагдаж би нэг найзгүй болж үз. Гэтэ би өөрөөсөө л болсон л доо. Тийм би 10 жилдээ. Манай хэд ингээ бөөндөө хоорондоо би л одоо тэгж үдтэй яг тэгж хэлж байгааг үлтэй. Хоорондоо ярьж агаад номитой хэсэгхэн ингээ заага номигоос зайгаа барья гэсэн байх гэж би боддtiin. Тэгээ яг би аюу хэцүү хүн байсан л та тухай үдээ. Хэцүү хүн. Жоох охин дээ. За. Тавтай л тэгэж нэг хаягдаж бол үдсэн. Тэгээд би өөрөө гуугаад очиж л байсан л та уучлахгүйгээд. За. Тэгээ одоо тэр идэгэж би одоо л тэр идтэйгээ найзууд. I think I was a bully одоо бодох нэ. Гэтэ нэг юм өөрийгөө bully гэж боддгоо нэг юм victim гэж өөрийгөө боддог bully байсан юм байна. Гэтэ нэг bully юм нэг юм л зодч моддаг тийм bully биш шүү дээ. Хил амаараа бүлэд. Хил амаараа бүлэд. Wow, Номи I can't чамаг тийм гэж тусалж байгаа. Тэгээд яг тэрийг манай найзууд ингээ интервеншн хийгээд за чи ингээ те минь найз болохгүй байна. Бид ингээ чамтай найзлахаа болохоор манай каунсел шийдлээ. Тэнгүүд гэж би ганцаараа жоохон байжгаад. Ганцаараа жоохон болчихсон шүү дээ. дээ. Би өөр хүмүүстэй нийлжээс үзсэн. Надад гэхдээ найз олох хизээч асуудал байгаагүй. Би үргэлж бүх насан туршдаа миний одоо меморигоор бол би дандаа найзтай байсан. Айгүй их олон групп бас хэлж үзсэн. Тийм байна тий. Oh my god би чамтай нөхөрлөх үед бас чи айгүй олон групп солисон юм биш үү? Тэгсэн би ингээл болохгүй байгаа бол солиол явчихдээ надад тэнтэй найзлахад бол айгүй төвхтэй тийм хэцүү зүйл бол тохиолдож байгаагүй. Тэгтээ би өөрөө тэр бүлийн бас байдаг байсан байж магадгүй гэж бодсон. Тэгээ одоо яг надад чанартай нэг хідэн л найз байгаа. Одоо нэмж хасахгүй. Болцсон. Одоо энэ хидтэйг өхөн. За. Girl, you can do it, girl. Дан. Нилээн шигшж байгаад айтах хідэн найзууд болсон. Тийм амир те. Энэ дурсамжийг уншсан юм болов? Уншаагүй л да. Айгу уртсахаа байна. What do you think? Can you do it? Can you do it? Can you do it, Nami? Сонгогдсон юм чи унших хэрэгтэй. Дурсамж. Сайн уу бүгд нь миний энэ хөөрхөн загтал бичвэрийг унших өдрийн мэнд хүргэе. Уншихаас өмнө хажуудаа заавал нулимсаа арчих салбитгээ бэлдээрэй сэндрээ. Нилийн урт загтал болохоор зөөлөн санал дээр суугаад тухтаа уншаарай. Яг одоо би өөрийнхөө амьдралын хамгийн дулаахан дурсамж мөчүүдээ та бүхэндээ хуваалцах гэж байна. Хүний сэтгэл өчүүхэн зүйл дулаацдаг билээ. Удаа уулзаагүй найз маань залгахад, хүүхэд инээхэд, бороо шиврэхэд, нар мандахад, аяг халуун цай уухад, цас будрахад, шоколад идэхэд, ном уншихад, хин нэгнээс дулаахан үг сонсоход, хин нэгний бичсэн хөөрхөн дурсамжуудыг уншихад сэтгэл дулаацдаг. Миний бичвэрийг уншаад хүмүүсийг багч гэсэн инээмсэглэл, эерэг дулаахан мэдрэмж хайр мэдрээсэй гэж хүсмээр байна. Надад нэг хосын дүрстэй эргүүлэхээр цас бударч, ая ихшгэлдэг хөөрхөн бөмбөлөг их таалагдаж билээ. Анх харчгаад л өөртөө авандаа гэж бодож байсан ч тухайн үедээ найзыгаа баярлуулмаар санагдаад чи бол цор ганц яг энэ цасан ширхэг шиг гэж цаасан дээр бичээд найзтай бэлгэлчихэж билээ. Одоо надад тэр их шгэлдэг хөөрхөн бөмбөлөг бас тэр найз минь аль аль нь байхгүйч гэсэн тэр үед сонсож байсан тэр дулаахан ая найзтай өгөх гээд явж байсан тэр догдолж баярлсан мэдрэмжээ үргэлж сандаг. Тэр миний өөрөөсөө ч илүү хайрлж бүхнээ зориулдаг, бүхнээ хуваалцдаг, чин сэтгэлээсээ ханддаг, нандиндаг оюутны ангийн цорын ганц найз минь байсан. Нэг удаа бид хоорондоо маргалдаад нэлээд удаан харилцаа болж нэгэн рүүгээ утсаар ярьж чат бичиж мессеж бичгээ боллоо. Найзынхаа Facebook дээр хийсэн сториг үзтэл бурхан минь намайг очтол амьд байгаарай гэд биччихсэн байсан. Шууд л тэр маргалцсан зүйлээ мартаад юу болсон юм бэ зүгээрөө гэж мессежчлээ. Тэгтэл түүнээс ээжийн би гинэт муудаад би хөдөө гэрлүүгээ явахар боллоо гэсэн хариу ирсэн. Хоорондоо холбоогүй байсан нэлээд олон өдрүүдэд би түүнд чихэр бас амттай зүйлүүд хадгалчихсан байсан юм. Тэр чихэр амттай зүйл үнэхээр их дуртай. Надад гэрийнхэн эсвэл хин нэгэн чихэр амттай зүйл ямар нэгэн хөөрхөн юм өгвөл би хамгийн түрүүнд тэр найзтай өгдөг байлаа. Хөдөө гэрлүүгээ явхаас өмнө
уулзаад чихэрнүүдээ өгчихвэл тэр баярландаа гэж бодоод хоёлаа уулзъя чамайг явахаас өмнө уулзаж өгөх зүйл найзад нь байгаа гэж мессеж бичлээ. Түүнээс уулзаж амжихгүй байхаа орой унаандаа суугаа шууд явнаа. Хэд хоноод л ирэх байх. Ирэхээр минь тухтай уулзъя гэсэн хариу ирлээ. Маргааш өглөө надад найзаас минь мессеж ирсэн байлаа. Миний амьдралтаа хэн нэгнээс авч байсан хамгийн гонигтай сэтгэл өвтгсөн зурвас. Найз нь ээжигээ алдчихлаа. Ээжтэйгээ уулзаж амжсангүй гэсэн зурвас байсан юм. Надад тэр үнэхээр хүнд өнгөрсөн болон зүгээр агаасаа гэж бурхан залбирч итгэж найдаж тайван хүлээж байсан найз минь өнөөдөр хайртай ээжигээ үрд алдчихлаа. Хин нэг нь надаас мэдэрч болох хамгийн хэцүү өвдөл зовлон юу вэ гэж асуувал би хайртай хин нэгнээ үрд алдаж тэр хүнийхээ орон зайг өгүүл санах хамгийн хэцүү өвдөл байх гэж хариулах байна. Найз минь саяхан л байсан хайртай ээж нь байхгүй болчихсон гэсэн хатуу үнэнд итгэхийг хүсэхгүй, эвлэрч чадахгүй, яасан их шаналж зовж байгаа бол гэж бодохоор надад түүн рүү уцаар яаж мессеж бичнэ гэхэд хүнд байсан. Миний найз сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Чамайгаа яг одоо дэргэд минь байсан бол шууд тэрврээд уйлах байлаа гэхээс өөр зүйл бичиж чадсангүй. Түүнээс надад одоо яах ч сонирхол үлдсэнгүй. Нэг хэсэгтэл бүх зүйлээс хол байж аавдаа хань болж хөдөө гэртээ байхаар боллоо гэсэн мессеж ирлээ. Миний амьдралдаа хамгийн их цагтл бичиж уцаар ярьж чаталж мессеж бичдэг, бүхнээ ярилцдаг хүн тэр найз минь байсан. Ингийн үед би түүн зориулж олон цагтл бичиж өгсөн. Тэр үед найзынхаа төлөө хийж чадах хамгийн дулаахан зүйл минь гонигтай байгаа хэцүү өдрийг нь багч гэсэн баяр жаргалтай болгох цагтл бичих байсан юм. Найзынхаа хүнд өвдөлтийг нь багасгаж сэтгэлийг нь баг багаар эмчлэхийг л хамгийн ихээр хүссэн. Ээжийг нь өнгөрснөөс сарын дараа би Монгол шуудангаар найзынхаа хөдөө гэрлүүн чихэр амттангууд бэлэг 10-аад хуудас цагтл бичиж явуулж билээ. Отоос очсон миний илгээмч найзад минь бас гэрийнхэнд нь жаахан ч гэсэн хайр урам зориг итгэл инээмсэглэл хүч тэнхээ өгч чадсныг мэдээд аз жаргалыг түгээх хол биш байжээ. Хэдийгээр хамгийн хэцүү үед нь хажууд нь байгаагүй хол байсан ч сэтгэл зүрхээрээ найзынхаа дэргэд хамгийн ойр байжээ гэж баярлсан. Бүх зүйлд урам хугарч бууж өгмөр санагдсан хүндхүү өдрүүдэд миний загтал найзыг минь хүчтэй болгосоо, хань болоосоо, түүнийг минь дулаацуул жаргалтай байлгаасаа гэж хүсэж загтлаа бичиж билээ. Миний илгээмжийг аваад найз минь уцаар над руу залгаж гэрийнхэн бас аав минь үнэхээр их баярлсан. Хотоос илгээмж загтал өмнө ирж байгаагүй болохоор үнэхээр их гайхсан. Чиний загтлыг аавд уншиж өгөөд явуулсан амттай зөвлөд бэлгнүүдийг гэрийнхэндээ гайхуулах үнэхээр сайхан мэдрэмж байсан. Аав минь чамайг ямар сүрхий охин бэ? Хайрцаг дүүрэн сэтгэл илгээчихжээ. Одоо үед ийм их хуудас загтал гараараа бичээд явуулдаггүй мөн ховор сайн найзаа алдаж боломгүй сайн найзтай учиржээ гэж хэлсэн. Аав минь өдөрт манайхаар орж гарсан хүмүүс чиний загтлыг үзүүлээд хотоос ирсэн юм охины минь найз явуулсан юм гэж баярлаж хөөрөн ярьж байгааг нь харахаар бүр хөөрхөн. Ээжигээ өнгөрсний дараа нэг хэсэгтэй л уу гашуутай гунигтай байсан би аав гэрийнхэн минь хотоос ирсэн чиний илгээмж загтлын ачаар өдрөөс өдөрт хүчтэй болж сэтгэл баг багаар идэх шиг л болсон. Чамаас ирсэн илгээмжийг аваад найз нь сэтгэл дэвтэх шиг л боллоо. Загтлаа тэрврээ зөндөө их уйллаа. Маш их уйлаад баярлаад чам руу залгаад юу гэж хэлхээж мэдэхгүй догдлоод гээд хоолоо сонирн болчихж билээ. Баахан юм амьсгаа авахгүй ярьж байснаа гинэ чимээгүй болоход нь би найзаагаа уйлаад байгааг нь мэдсэн юм. Найзынхаа баяр жаргалтай нулимстай сандарсан догдолсон хоолойны өнгө аяс яриаг нь сонсоод би шууд л баярлаад уйлчихсан. Гунигтай хүнд өдрүүдийн дараа найзаагаа баяр жаргалтай байгааг харж мэдрэх нь өөрөө маш их аз жаргал тайвшрал байсан. Миний загтал найзад минь багч гэсэн эдгэрэл тайлбарлал нь болж чадсан болохоор би зөндөө их уйсан байх. Би түүний хамгийн хэцүү үед нь хажууд нь байж чаддаг байсан. Би түүний хамгийн сайн ярилцагч, сайн сонсогч, сайн зөвлөгч, сайн дэмжигч, туслагч нь байсан. Бүхэл цаг үед түүний дэргэд нь байж хамгийн сайхнараа хичээж харилж бүхнээ зориулдаг хамгийн сайн найз нь байсан. Би түүний амьдралд учирсан цорын ганц хамгийн сайн сайхан сэтгэлтэй дулаахан найз нь байсан. Даанч тэр миний сайн найз байгаагүй. Хэрвээ бидний нөхөрлөлд дурсамж тэр мөчүүд үрд үргэлжилсэн бол би үргэлж тэр найзынхаа төлөө бүхнээ хуваалцахад бүхнээ зориулахад бэлэн байх байлаа. Би түүний амьдралынх нь насан туршийн сайн найз нь байх байлаа. Хөгшөрхөөрөө хамтдаа сааданд суугаад сүйдээ цай уунгаа өдөржин шүнжин ярилцдаг найз нь байх байлаа. Хэцүү байна, уйлмаар байна гэхдээ түүнийг тэрврээд аргадаж ярилцах найз нь байх байлаа. Хэрвээ бидний нөхөрлөлд үргэлжилсэн бол би тэр найзынхаа гунигтай байгаа бүрхэг хүүтэн өдрийг нь үргэлж дулаацуулах,
найз нь байх байлаа. Бүх зүйлд урам хугарч бууж өгмөр санагдсан хүндхүү үеүдт нь би чамд байгаа шүү дээ гэж хэлээд тэврээд авдаг найз нь байх байлаа. Хэрвээ бидний нөхөрлөл тэр дурсамж тэр мөчүүд үрд үргэлжилсэн бол маш олон жилийн дараа 45 жилийн дараа залуу насндаа хамтдаа бүтээсэн зургийн альбомоо үзээд хамтдаа дурсан санаж инээж уйлд суух найз нь байх байлаа. Миний лэгтлээ их нандинж хайрлаж амьдралдаа байлгахыг амьдралдаа авч үлдэхийг их хичээж байсан тэр нөхөрлөл тэр дурсамж мөчүүд тэр найз минь байхгүй болчихсон. Бидний олон жилийн нөхөрлөл тийм амархан бүр мөсөн дуусчихсанд одоо сэтгэл минь өвддөг. Хамгийн сайн найзаа гэж бодож итгэж хайрлсан бүхнээ зориулдаг байсан тэр найз маань надаас холбоо тасраад 3 жил болчихжээ. Энэ урт хугацаанд тэр над руу ганц ч удаа холбоо бариагүй. Бид их сургуулаа төгссөний дараа уулзаж уцаар ярьж чат бичиж мессеж бичиж хоорондоо холбогдох нь багасаар л байсан. Ажил, шинэ хамт олон найзууд, сургалт хичээл гээд түнд анхаарал хандуулах олон зүйл байгаа гэдгийг ойлгож байлаа. Үргэлж төрүүлж залгадаг, уулзъя гэж хэлдэг. Чат мессеж бичдэг хүн нь би болчихсон байсан. Болохоор яагаад уулзахгүй над руу чат бичихгүй, надад цаг зав сэтгэл гаргахгүй байгааг нь асууж түнд гомдолдог боллоо. Найз маань төгснөхийн дараа хүмүүнлэг сэтгэл судлалаар сурангаа сонинд мэргэжлээрээ ажиллаад сургалт хичээл ажил гээ завгүй байдаг байлаа. Үргэлжил шинэ зүйл дурлж сонирхдог, өөрийгөө хөгжүүлэх дуртай, үнэхээр амьдралын идэвхтэй том мөрөөдөл хүсэл зориг тэмүүлэлээр дүүрэн түүндээ хүрэх гэж маш их хичээж завгүй ажиллаж суралцдаг гэдгийг нь би сайн мэддэг байсан. Нэг өдөр завгүй байгааг нь ойлгож сургууль дээр нь дуртай зүйлийг нь авсаар уулзахаар очиход минь тэр уулзаагүй удсан хэрнээ яг л зүгээр л нэг танилуд чигээ хүндий мэдлээд сургуулаасаа хамт гарч ирсэн хідэн охтуудтайгаа юмд явахаар босноо хэлж үлээ. Хамгийн тотон гэж бодсон найз минь надтай хүндий хүүтнэр мэндэлж харилцахад үнэхээр урам хугарч сэтгэл өвдсөн. Тэр өдөр надад тийм зүйл болно гэж би төсөөлөөгүй. Түүнийг надад тэгж хандна гэж бодоогүй. Чамтай уулзах гэж ирсэн юм завгүй бол зүгээр дээ би явлаа гэж хэлээд түүнд өгөх гэж авчирсан зүйлээ өгчгөөд гомдоод уйлаад талхаж байснаа одоо ч сандаг. Тэр өдөр би хэн нэгэнд хитрхийг хайр сэтгэлээ зориулж итгэж найдаж явхан сэтгэл маш ихээр өвдөгдөг болохыг ойлгосон юм. Зүгээр л гомдож уурлахтаа харилцаагаа дуусгах хэрэгтэй юм байна гэж бодоогүй. Өмнө нь надад гаргаж байсан бүхий л өөдгөө зан харилцаа хандлага үг үйлдэл бүрийг нь бодож уучлал төвчж явсаар миний түүнийг гэж байсан бүх сэтгэл баг багаар гимцээр тэр өдөр дуусчихсан. Хайртай хэн нэгэндээ зориулж байгаа хайр сэтгэлч гэсэн хэмжээ хязгаартай дуустдаг зүйл байсан юм бэлээ. Тэр өдрийн дараа надад ямар ч хичээх хүсэл итгэл үлдээгүй болохоор түүнтэй дахиж харилцаа болсон. Намайг харилцаа холбоогүй болсны дараа тэрч бас холбоогүй болсон. Намайг холбоогүй болсон ч гэсэн тэр төрүүлх над руу залгаж уулзъя гэж хэлж уучлалт гуй чат мессеж бичих ёстой байсан. Тэр тгээгүй болохоор бидний 5 жилийн нөхөрлөл маань зүгээр л маш амархан дуусчихсан юм. Ядаж сүүлийн ганц удаа найзыгаа амьдралдаа байлгахыг үлдээхийг хүссэн бол яаж ийгээд холбогдож хамгаалж авч үлдэх байсан байхаа. 3 жилийн урт хугацаанд ганц ч удаа надтай холбоо бариагүй. Холбоо тогтоохыг хичээгээгүй нь түүний хамгийн том алдаа байсан. Хойлоо хаваах. За. Хаана явж илаа? Байсан. Уншихгүй ч гэсэн гэдэг дээр явж байна. Нөхөрлөл маань зэнний доор л байгаа. Уншихгүй ч гэсэн гэж юм байна уу? Одоо ч өвдөлт ганц л мартаа танил. Биш байна. Өнгөрчих шиг боллоо. 3 жил гэдэг үг байна уу? 3 тоогоор. За. Окей. 3 жил энэ урт хугацаанд ганц ч удаа настай холбоо бараагүй, холбоо тогтоох хичээгээгүй нь түүний хамгийн том алдаа байсан. Уншихгүй ч гэсэн чат бичиж уцаа авахгүй ч залгаж мессеж бичиж намайг эргүүлэн авахын төлөө харилцаагаа сэргээхийн төлөө хийж болох юм олон зүйл байхад алийг нь чигээгүй түнхээр бүр төлийг гомддгоо. Надаас уучлалт гуйсан загталч болов бичиж явуулахыг нь уцаар залгахыг нь чат мессеж бичиж үлдээхийг гэрт минь яаж игээд уулзгаар ирэхийг нь намайг санаад харахыг хүссэндээ алдахыг үнэхээр хүсээгүүдээ ямар нэгэн зүйл миний төлөө хийхийг нь өнгөрсөн энэ хугацаанд хичнээн удаа найзаасаа хүлээсэн гэж. No, don't do it гэж. Ядаж ганцхан зүйл сайн найзахын төлөө хийж чадахгүй, хийж зориглохгүй байгаад нь хичнээн урам хугарч гомдож байгааг минь тэр мэдэх болов. Түүний бодож байгаагаас ч илүү хүнд өвдөлт мэдэр сэтгэлээ
том шарх авч үнэхээр их өвдсөн. Одоо ч өвддөг. Гомдол хизээж идэгдгүй юм блэ. Мартаад амьдраад яваад болоод байгаа юм шиг хэрнээ амьдралд жаахан төстэй зүйл тохиолдохоор өнөөх шарх дахин сэтрээ час гэд өвдгöd байдаг. Би өвдөхөөс илүү сэтгэл өвдөх өвдөлт хамгийн хэцүү байдаг юм блэ. Яаж хичээгээд мартаж зүгээр болж чаддаггүй. Бодож чаддаг хүмүүс би өвдөхөд ямар юм ууж яаж зүгээр болохоо мэддэгш. Сэтгэл өвдөхөд юу хийж юу гэрлэж яаж зүгээр болохоо мэдэхгүй. Би өвдөхөд уудаг юм байдаг шээ, сэтгэл өвдөхөд уугаа зүгээр болчихдаг юм байсан бол би зөндөө уух байсан баг. Үнэхээр хайртай чухал хүний амьдралдаа байлгахыг хүссэн л бол ямар ч хамаагүй аргаар тэр хүнийхээ төлөө юу ч хийхэд юу ч зориулж чадхад бэлэн байдаг юм. Тэгэд ч би ботсон юм. Тэр миний хувьд ерөөсөө ч илүү хайрлаж нандинаж бүхний хуваалцдаг, бүхний өгдөг бүх зүйлийг зориулж байсан оюутны минь цорын ганц хайртай найз минь байсан ч би түүний хувьд тийм ч хайртай чухал хүн байгаагүй юм байна гэдгийг yes girl yes. Хамгийн хүнд өвдөлт, хамгийн хэцүү мэдрэмж, хамгийн том урам хугаралтыг хамгийн их хайр сэтгэл бүх зүйлээ зориулдаг байсан тэр найзаас аавна гэдэг үнэхээр хэцүү байдаг юм билээ. Найзтай зориулдаг байсан тэр халуун дулаахан хайр сэтгэл бүхэн минь шантрахтаа гомдохдоо урам хугарахтаа бууж өгсөн. Үргэлж дулаахан бүхний зориулдаг хүнээсээ буцаагаад ямар ч хайр сэтгэл мэдрэхгүй, харахгүй авахгүй байна гэдэг. Ийм мэдрэмж ямар хэцүү хүнд байдаг гэж тэр найзынхаа төлөө маш олон зүйл хийж чадсан. Хийсээр л байсан байхад миний төлөө ямар сэтгэл хайр гаргахгүй юу ч хийж чадахгүй, юу ч хийж зориулахгүй байгаа нь харах ойлгох мэдрэх үнэхээр муухай. Найстай гомцон гомдол минь хизээ зүгээр болохыг хизээ би бүрэн эдгэр сэтгэл минь өвдгөө болохыг хэлж мэдэхгүй нэ. Би хамгийн ихээр хайрладаг байсан тэр найзаагаа хамгийн сайнараа дахиад хайрлаж чадахгүй байх. Хамгийн их зориулдаг байсан тэр хайр сэтгэл мэдрэмжүүдээ хамгийн сайнараа дахиад тэрнээс зориулж чадахгүй байх. Үргэлж хитрхи хичээж байсандаа хитрхи зөв байсандаа хитрхи зөөлөн байсандаа би одоо харамсдаг. Хамгийн их уучлалдаг, төвчдөг, хүлээдэг хүмүүсийн эцсийн сонголтын зүгээр л орхих байдаг юм гэлээ. Хэрвээ найз минь чи анзаарсан бол амьдралд чинь үлдэхийг их хүссэн юм шүү. Чан зөндөө олон боломж олгосон, чамайг санаараа өөрчлөгдөхийг хүлээж бивдсэн. Аавын чинь хэлдэг үнэн байсан чи алдаж боломгүй сайн найзтай учирсан. Гэхдээ чи найзынхаа төлөө юу ч хийгээгүйгээ болоод найзгаа аль хэдийн алдчихсан. Оюутны амьдрал чинь гэрэл хийж аргалтай дурсамж, халуун хайр, халамж хамгийн дулаахан сайхан сэтгэлтэй сайн найз чинь байсан. Энэ хүүшин чамд дэндүү хайртай байсан юм шүү. Хамгийн дулаахан сайн найз чинь байхыг үргэлжчээсээр хүссээр байсан юм шүү. Одоо миний тэр найзаасаа хүсдэг зүйл минь намайг мартаж санахгүй дахиад хэдэн жил холбоогүй байсаар байж болно. Харин миний түн зорилсон бүхий л дулаахан сэтгэл, хайр, халамж, мэдрэмж, дурсамж гээд тэр мөчөдө битгий мартаараа гэж хүсдэг. Амьдралд байхгүй ч гэсэн дурсамж бүтээсэн хүн, байхгүй ч гэсэн харилцаа дууссан гэсэн ч гэсэн хамгийн сүүлд нь дурсамж, мэдрэмж, сэтгэл үргэлж хүний сэтгэлд үлдгээ. Хин нэгний бидэнд үлдээсэн дулаахан мэдрэмж, дулаахан дурсамж, дулаахан сэтгэлийг үргэлж санаж, хайрлаж, дурсаж, үлдэх хичнээн сайхан гэж энэ хүртэл миний дулаахан бичвэрийг төвчээртэй уушил суугаа, сонсож суугаа хүмүүстэй бүгдэн талархаж байна. Эцэст нь гэж хэлэхэд тааш бас хин нэгний бүрхэн хөтөн өдрийн дулаахан замт шиг, халуун хаа цай шиг, хүнжил шиг, бэйли шиг, гэрэл чидэн шиг, гал шиг тийм дотн дулаахан мэдрэмж сэтгэл үлдээсэн онцгой хүн байгаарай. Хайртай чухал хүмүүс чинь холбоогүй болж амьдралаас чинь явсан ч гэсэн өөрөө төрүүлж залгадаг, мессеж бичдэг, санаа тавьж анхаарал халамжаа зориулдаг хүн байгаарай. Хамгийн хүнд хэцүү өдрөө уран зориг, итгэл найдвар, хүч, нэмсэглэл, баяр жаргал чамд өгч байсан тэр хүнийхээ дуудлага, мессеж, чат, захидлыг битгий мартаарай. Хин нэгний гонхтой байсан тэр өдрийг баяр жаргалтай болгодог хүн байгаарай гэж хэлмээр байна. Хин нэгний амьдралд учирсан хамгийн сайн найз, сайн хүн байгаарай. Бүх хүний найз нь биш, ганц хүнийхээ хамгийн сайн найз нь байхын төлөө чин сэтгэлээсээ хичээгээрэй. Сайн найзаа авч үлдэхийн тулд өөрөө сайн найз байх хэрэгтэй юм шүү. Хэрвээ чамд алдах боломжгүй тийм нандин найз байгаа бол ягаад түн чамтай уулзсантаа найз нь үнэхээр баярлаж талархдаг шүү гэж миний амьдралд байгаад баярлаа гэж хэлээд найзаагаа тэрвэрээрэй. Хэрвээ найзаагаа гомдоогоо толбоогүй байгаа бол чи юу хийхээ мэдсэн байх. Найзынхаа төлөө юу хийж болох бүгдийг энэ хийгээрэй гэж хүсмээр байна. Чин сэтгэлээсээ баярлаа гэж чин сэтгэлээсээ уучлаарай гэж хэлээрэй. Чин сэтгэлээсээ бусдад сайхан хэлээрэй. Бид өдөр бүр амьдардаг. Олон гой дулаахан амар тайван тавтай тухтай 50 мэдрэмжийг хорвоо ертөнцид дүүрэн дууссан уу? Дуусаг байна. За. Зархитал бичвэрийг уншиж байгаа сонсон суугаа хүн бүрийг бүгдийг мэндээсэ гэж хүсэж байна. Бүгд нь эрүүлийн хасчрал хамгийн сайхан бүхний хүсье гэж байна.
Энэ үстэй те 24 оны 11 сарын 22 гэж байна. Нэг иймэрхүү захидлууд дандаа нэг үүрээр битсэн байдаг те. Шөнийн 3 цаг магт. Энэ хэдэн цаг гэж байна? 2 цаг 51 минут гинэ өөрийн. Өглөөний оройны шөнийн 10 цагаас эхлээ бичсэн баг. Бичсээр 4-5 цаг бичсэн. 4-5 цаг бичиж байгаа. За одоо л явуулъя гэж шийдсэн баг те. Аха. Girl. Би яг энийг яг юу гэж тайлбарлах юм бэ? Чам зүйлт байна уу? Зүйлт байна уу? Хүзүүний зүйлт. Байна. Өчөө та би нэг юм тайлбарлая. It's a Вау, за. physical stuff заяа. Гэтэ би яг ингэж ойлголоо л да. Энэ охин За ингээд чи тайлбар. алины тайлгуу. Айлж яах вэ? Бүдүүний тайлх ма харагдахаар нь. Чамд гэтээ юу байхгүй мэн те? Тотем байхгүй мэн те? Ямар нэг юм юу байхгүй. Энэ байт юм. Энэ байт. Тотем аа. Нэг юу гэх юм уу? Энэ одтой мэн. За энэ одтойг үзье. Окей. Харагдах нь уу? Яасан бэ? Юу болсон бэ? Манай камер. Яг чухлын үзүүлэгч хахад алуу болчих юм. Одко. Яг ганц удаа камер хэрэг болсон ч байна. Оо за. Оо зайлхаа. Тэгээ дууссан уу? Яач. Чааваса. Би чиний уцаар биччихье. Чи эдитэнд оруулчих заяа. Тэгээд уцаа тийм откод өгч. Одко cameraman. Откод. Чи ингээ ойрхоноос харуулах хэрэгтэй юм шүү. За, окей. За. За үргэлжлэе шүү. Ингээ маа подкаст миний утсан дээр үргэлжлэж байна. За. Тэг би ингэж бодсон ахгүй ингээд хүнд ингээ хитрхи их ингээд араас нь сэтгэлээ өгөөд хитрхи их араас нь ингээд бүр ингээд өгөөд нь шүү дээ энэ охин ингээд өгөөд байгаа байхгүй бүр бүхнээ өгөөд байгаа байхгүй. She's like өгөхийн everything. Өгөхийн everything заяа. Тэнгүүд нөгөө ингээд идэм лээ. Ингээл амар ингээл өөртөө ингээл наагаал улам ингээл наагаал нь шүү дээ. Ингээл алдахгүй ингээл алдахгүй байгаад нь шүү дээ тий. Tinгээд ингээд яачих юм бол ингээд цаашаа ингээд тэр хүн чинь амар хол ингээд нөгөө явчт юм байна л да. Одоо энийг яг зүйлтэн дээр тэгж тайлбарлаад байгаа байхгүй. Ингээд өмөргүй шүү дээ. Ингээд бүр ингээл атгаал ингээл нөө гэж ингээд би чинь хамгийн санаас би чинь гээл ингээд тэгвэл яг цагаад болохоор яг тэр хүн чинь ингээд юуныхаа юугаар ингээд хол явдаг байхгүй юу? Ингээд холтчдаг. Ер нь бол бас тийм юм билээ. Жохон ингээд багаар л өөх хэвээр гэдэг ч юм уу те. За энэ хавьд нь байлгаж явах юм эсвэл ингээд те нэг энэ талтаа ингээд өгөө аваатаа гэх юм уу? Одоо би ингээд чамд өгөхөд чи над руу энийг буцаагаад ингээд yeah let's do it. Гоё yes. Хэрвээ ингээд өхгүй байгаа бол энэ хүн чамд өгөхгүй байгаа бол энэ бол ингээд энэ харилцаа цаашаа явахгүй гэсэн ер нь бол тохиол юм байна л да. Энийг ингээд нэг тийм юугаар ингээд тайлбарлсан байсан байхгүй юу? Одоо нэг юм физик юм уу? I don't know. What is this physics? Yes, it's physics. No, it's magic. So yeah, тэгэхээр миний найз. Цацаа зүгээрээ. Миний найз гэж үгтэй. Найз чамдаа энэ гоё зүйлтэй билээлээ. Гоё ч надад үсээ авалтаа. Би зүйлтэй ерөөсөө тайлбаргүй. Sorry. Энийг тайлбарлуулах гэж би ингээд яалаа. Тэгэхээр хүнд бас хитрхи их нөгөө ингээд яагаад байгаа юм шиг санагдлаа. Тий, надад энэ охин бол үнэхээр too much санагдаж байна. Яа, too much. Too much. Тэг ингээд calm down. За whatever. Too much байгаад байвал нөгөө хүн чинь яалтуу чи too much байна гэж чамайг түлхэж байгаа байхгүй. Би нөгөө хүн байсан бол би ч гэсэн охиныг түлхэх юм байна. Надаас ингээд амар их юм нэхэд байгаа юм шиг санагдаад. Тийм. Тэгэхээр чамаас ингээд нөхцөлгүйгээр хүнийг хайрлаж болно шүү дээ. Тэгэхээр нөхцөлтэйгээр хайрлаад байгаа хгүй. Би чамд энийг өгж байгаа юм чинь. Охин ингээд амар гомдсон учраас ингээд emotional бичиж байгаа. Амар гомдсон байна. Yes, we are бид нэр ойлгож байгаа шүү. Бити хүн дээр үлээж байгаа. Тийм. Гэтэ ингээд stay strong. Тэвстэй би чиний нэр начиг найзтай нэр олдохгүй шүү чамд гэж байгаа юм шиг. Тэ чи намайг алдсандаа харамсан заяо гэж байгаа юм шиг мэдрэмж надад илүү их төрсөн гэх юм уу? Тэ жоохон айцтай. Жоохон нэг дарамтлуулаад байгаа юм шиг. За гимээр үгүй ямар хэцүү бэ? Би чи надад их хайр чинь би даахгүй юм байна. Тийм. Хүн юу бол бодох юм байна. Хүн яг бас цагаад болохоор их хайрыг даадаг байхгүй юу? Тэгэхээр болж хүнд яг тохирсон хайрыг нь бас хайраа хаяад өгөх хэрэгтэй. Би тэгж бодож байна. Тийм. Тэгэхгүй бас too much өгөөд байвал тэр хүн чинь overload болоод байна шүү дээ. Тийм ингээд одоо ингээд би ингээд номыг ингээд нэвэл номын надаас явна шүү дээ. Номын намайг түлхэхгүй байхгүй юу? Come on stop it. Let's break up. Let's stop this. Тэгээд энэ бас ингээд hint of найзаас илүү юм байгаа юм шиг бас. Гэтэ яг энийг би ингээд тэгж бодмооргүй байна л та. Ийм амар агуу нөхрөлт хайр байж болох л бах л та. Гэтэ ингээд өөр юм байсан юм шиг бас нэг юм
Тэг хайр найзаас илүү юу? Тэг юм love байсан юм шиг надад бас нэг юм тэ мэдрэмж төрлөө. Гэтэ яг энэ бол амар emotional цагтл байсан учраас ингээд байгаагаас нэвтрүүлэхтэй явцсан баг л та. Дээрээс нь ингээд шөнийн 3 цагт битсэн цагтл байна. Тэг ингээд 3 жил харилцаагүй байжгаад ингээд айгу гинт бодоод ямар нэг юм тохиолдоод бодсон байх л та. Тэгээд үнэхээр их юм өгөөд юу ч эргэж аваагүй болохоор бас амар харамсалтай байдаг байх. Гэтэ энэ бол сургамж бас байж болж байна. Энийг яг сургамж гэж авах хэрэгтэй байхгүй. Би хүнд хитрхи хөөх ёсгүй юм байна. Угсаа тэр хүн зарим хүн мэдээж бас чам шиг ингээд хитрхи хөөхгүй штэ ойлгомжтой. Love language нь өөр ч юм уу. Өөр ч юм уу. Yes. Энэ охины love language бол ингээд үг гэх юм байна. Яг ийм бэлэг үг. Захидал бичих. Тэгээд ингээд уучлаарай би нэг өмнө нь уучлах гуйчиг гэтээ tiny bit of psychotic tendency. I'm so sorry гэтээ. Жохон юу гэд кино гэдэг штэ. Жохон юу. Тийм министр хэлсэн ш нөгөө нэг отко гар нь өвдөг байгаа сте те. Додоохон дууслаа заяа. Ингээд нэг юм министр хэлсэн заяа. Boyfriend нь ингээд night out хийгээд найзуудтай гарсан гэж байгаа байхгүй юу. Тэгснэ followings нь 1630-аас 1637 болсон байхаар нь шууд ингээд тэр хэлсэн дэр заяа ингээд царай шууд юугийн гол дүрийн хүн болж болоо зав. Гэж байгаа юм да одоо. Яа, night out-ны дараа яг followings нь лист нь өндөр болсон байсан чинь тий. За окей. Not relevant but тийм яг ингээд нэг цагтлаас их характерын дүгнэлт тиймэргүй байгаа ч гэсэн тийм мэдрэмж төрлөө. Яа, тэгтээ чадна үнээс хойш 2 жил өнгөрсөн байна. Тэгээ илүү гоё чиний хайрыг хүлээж авч чадаад ижлэхэн чамдаа өвөлцөж авалцдаг тийм найзууд гарч ирэх байх. Тийм чам шиг ингэж өвдөг шиг чам шиг бас ингэж өвдөх найз. Тийм. Ингээд ажлын юм intensive love language. Гараад яг тийм байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй хит ингээд байвал. Би бас нөө ерөөсөө их хэл залгадаггүй найзын хувьд хэлгээд би ийм их хайр ах юм бол би сандраад тэгээ шууд хаях юм байна. Yeah. Okay, I can't do this. I'm sorry. Гэтэ яг найз чинь ярилцах хэрэгтэй байсан баг л та нөгөө найз нь. Тийм нөгөө найз нь бас шууд ингээд пүнгээ хайчгаад жоохон муухай л та. Тийм байна. Ингээд надад ингээд байна гэж хэлэх хэрэгтэй байсан баг л та. За. Дуусах удаа. Тэгээ дуусах удаа баярлалаа. Come on guys, let's go. За дараагийн одоо 3 дугаар бол бид зочин спонсор худлаа. Них байхгүй. Зүгээр спонсор болцоо. Тэгээ нөгөө 300 дугаараа бас бодчихлаа. Тэгээ гоё санаа оноо байвал бичээрэй. Тэгээд одоо удахгүй да. Let's end this era guys. Okay. Bye.